өнөөдөр бол Монгол гэр бүл гэдэг сэдвүүрийг орё гэж бодож байна. Гэр бүл яаж үүссэн бэ гэхээр зэрэг бид нар бас л нөгөө түүхийнхээ эхэл болсон хөө нэгдлийнхээ үеэс авч ярих болдог. Хөө нэгдлийн үеэс гэхээр мэдээж анхлаа сүргэлээд амьдарч исэн гэр бүлийн тогтолцоо байгаагүй, хүмүүс бөөнөрөө сүргэлж амьдарч исэн. Сүргэлж исэн амьдрал нь бол цэгцэрсэн, зохион байгуулагдсан тийм зүйл байгаагүй. Тэгээд нийтээр баримтлах хэм хэмжээ үүссэн энэ үйл явцын дунд нийхэм яаж өөрөө зохион байгуулалтанд орж дотроос аяндаа цэгцрэх зохион байгуулалтанд орсныг түрүүний лекцэн дээр ярьчихсан байна. Тэгвэл энэ үйл явцтай зэрэгцээд нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүл гэдэг зүйл үүссэн байна. Тэгэхээр хүмүүс сүргэлээд бөөнөрөө хамтдаа яваад хоол ундаа олж идээд хамтдаа орон гэр уртцаа бариад амьдраад байхад боломж бол байдгийн байна. Гэтэл яг эрийн бэлгийн харьцаа, бэлгийн амьдрал дээр тулаад ирэхээр зэрэг энэ бас л эмхлэгтэн зохион байгуулагдах хэрэг шаардлага гарсан байна. Хэн дуртай хүн дуртайтайгаа унтаж чивтээд адуус шиг амьдраад иж болохгүй байсан. Тийм учраас гэр бүл үүссийн хамгийн нэн төрөний шаардлага бол эрийн бэлгийн амьдралыг зохицуулах, эмх цэгцэнд оруулах асуудал байсан юм байна. Хоёрдугаарт хүн төрлөختний удам угсааг хадгалах. Энийг цэвэр ариун авч явах асуудал тулгарсан байдаг. Гуравдугаарт хувь хүмүүсийн аж ахуйн хэрэгцээг хангах. Ийм гурван үндсэн шаардлаган дээр гэр бүл гэдэг юм үүссэн байдаг. Тэгээд үүсэхдээ бүр Овг аймгийн байгууллагын нэлээд сүүл үед одоо шинэ хүмүүсийн нийтлэг хамтлаг бий болсон л одоо өөрөө гэр бүл байж байгаа. Тэгэхээр гэр бүл гэдэг бол цаанаасаа хэн нэгэн зүйл хэн нэгэн хүн хүч зохиогоо тавьсан зүйл биш. Харин энэ бол хүмүүсийн амьдралын явцад энэ бэлгийн амьдралыг эмхлэн цэгцлэх шаардлагатай энэ хүн төрлөختний удам угсааг цэвэр ариун авч явахтай холбоотойгоор үүссэн ийм нийгмийн хамгийн жижиг нэгж болж гарч ирсэн байдаг. Тийм учраас гэр бүлийн өмнө гурван том зорилго байдаг. Хамгийн нэгдүгээрт нь хүн төрлөختний удам угсааг зөв үргэлжлүүлэх. Хоёрдугаар зорилго нь бол үр хүүхдийг зөв хүмүүжүүлэх. Гуравдугаар зорилго нь бол гэрийн аж ахуйг эрхлэх. Хүмүүсийг аж ахуй, материалыг ахуй орчноор хангах гэсэн ийм гурван том зорилго байдаг гэр бүлийн өмнө. Тэгээ одоо бол дэлхийн дахиндч тэр Монголч тэр гэр бүл судлал бол асар хүчтэй хөгжчлөө л дөө. Тэгээ гэр бүл судлалын чиглэлээр бол янз бүрийн лекторуудын судлаачдын лекцүүд их тавигддаг болсон. Тэгтэл чухамдаа тэр гэр бүл гэж юу юм бэ? Өрхвөл гэж юу юм бэ? Гэдэг юмыг ерөөсө тодорхой гаргаж тавьж чаддгүй. Тэгээ гэр бүлийн асуудал гэхээр нэг эрийн хоёрын хоорондох асуудал яриад байдаг. Яг угтаа нөгөө гэр бүл үүсэх үндэс болсон тэр удам угсааны асуудлыг ерөөсө салгаж хайдаг. Тэгээ зүгээр нэг удамшил төдий, зүгээр нэг хоромсоомд бичигдэж байгаа мэдээлэл төдий юм яриад байдаг. Тийм учраас өнөөдөр дэлхийн нийтэд гэр бүлийн асуудал хямарчихсан байж байгаа та нар өөрсдөө мэдж байгаа. Тэгвэл Монголд бол энэ гэр бүлийн асуудлыг саяын 3 зорилго дээр авч үзчихсэн байна. Тэгэхээр юу гэр бүл гэдгийм бэ гэхээр зэрэг гэр бүлийг тодорхойлохын тулд эхлээд өрх бүлийг тодорхойлох хэрэгтэй болдог. Өрх бүл гэж юу юм гэж. За Бат гэдэг айлын нэг хүү эхнэр аваад тэгээд тусгаарлаа. Тэгэнгүүт юу гэдэг вэ гэхээр зэрэг өрх тусгаарлаа гэж ярьдаг. Гэр тусгаарлаа гэж ярьдаггүй. Гэр бүл тусгаарлаа гэж ярьдаггүй. Өрх тусгаарлаа гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг юу хэлэх гээд байгаа юм гэхээр Бат гэдэг хүн 5 хүүтэй бай. 2 охинтой бай гэж бодъё. Нийт 7 хүүтэй. 5 хүүг тус бүрд нь айл болгоод гаргахаар Батын 5 хүүгийнх 5 өрх айл үүснэ. Тэгвэл тэр Батын 5 хүүгийн 5 өрх айл, Батынх гэдэг бас нэг өрх айл, тэгээ 2 охиных бас 2 өөр өрх айл. Ингээд нийт 8 өрх нийлжээж Батынх гэдэг нэг гэр бүл болж байгаа. Гэтэл өнөөдөр гэр бүлийн асуудлыг явцруулаад зүгээр нэг эрийн хоёрын асуудал болгоод хувирчихсан. Тэгээ гэр бүлийн асуудал яриад байдаг, гэр бүл судлаад байдаг, гэр бүлийнх нь асуудал шийдэгддэг, өрх бүлийнх нь асуудал шийдэгддэг яваад байдаг. Тэгвэл Монгол айл яаж хүүхдээ өрх тусгаарладаг байсан хэрэг? Бат гэдэг хүн энд байж байна. Хамгийн том хүү болох Сүх гэдэг хүүг хажуудаа гэр бариад эхнэртэй нь оруулаад хурмыг хийгээд галыг бадраагаад
Тэгээд нэг сарын дараа яадаг вэ? Сарын дараа малын тасалж өгөөд, өмч хөрөнгийн тасалж өгөөд тэр нутаглах газар нутгийн зааж өгөөд өөрөөсөө холдуулдаг. Нэг сарын хугацаанд тэр айл сүх гэдэг хүүхийг аавынхаа бат гэдэг аавынхаа хажууд байж идэг. Энэ бол хүүхдээ нэгдүгээр гал голомт бид ярьж байсан баг. Эцгийнхээ гал голомтоос яг асаж байгаа, бадамлж байгаа гал голомтыг хүүгийн тулганд аваач залхамжлуулдаг. Би хэлжсэн. Айл болгоны гэр бүл болгоны гал голомт өөр бүтцтэй гэж. Тэгэхээр өнөөдөр яаж нэхэр зэрэг гэрүүд төрөх тусгаарлахтаа айлууд яаж нэхэр зэрэг 100хан дотор нэг хэдэн мод зороо тавьчихдаг. Доор нь цаас тавьчихдаг. Бэр нь ороод шууд гал асаагаад за гал голомтын залхамжлуулаад өгчлөө гэж яриад байгаа. Энэ бол гал голомт залхамжлаагүй. Яг аавынх нь тулганд дасж байгаа тэр галтаа цуцлаас аваачаад хүүгийн гал тулганд аваачаад хийгээд түүгийн тулгандах галыг асааж байгааг гал голомт залхамжлууллаа гэж хэлж байгаа. Ингээд залхамжилсан галтаа ир бол сайн явдаг. Манах галтаа эм бол сайн явдаг. Эцэг их хоёрын гал голомтон дээр төрсөн хүүхэд ариун байдаг, сайн сайхан явдаг, удам угсааг сайн залхамжилж чаддаг. Ийм зөв тогтолтой. Тийм учраас тэр галыг унтраахгүй цуцал болохгүйгээр асж байгаа чигээр нь хүүгийн тулганд залхамжилж өгөхийн тулд хүүгээ хажуудаа гэрийг барьж хорин нарийг хийж өрхийн тусгаарлаж өгчөөд дараа нь өмчийн зааж өгөөд нутгийн зааж өгөөд балын тасалж өгөөд тэгээд тусгаа өрх болгодог. Тэгэхээр өрхүүдээс удам угсааны холбоотой өрх гэрүүдийн нэгдэл нь өөрөө гэр бүл юм. Та ээжээсээ хэдэн ах дүүтэй байна? Тэр болгон өнөөдөр айл болоод гарцсан байгаа. Тэр болгон нийлжээж танаа ааваар омоглоод тэдний гэр бүл гэж явна. Тэгэхээр гэр бүл гэдгийг битгий явцууруулж зүгээр нэг өрхтөөр туцгаарлсан өрхийн дор байгаа эр им хоёрын асуудал төдийгөр битгий ойлгороо л гэж энэ дээр ялгаж хэлж өгч байгаа юм. Тэгэхээр монголчууд өрх бүл гэр бүл гэж ялгаж ярьдаг байсан юм учиртай юм. За тэгвэл одоо нөгөө гэр бүлийн чинь 3 үүрэг том 3 үүрэг байж байгаа. Нэгдүгээр үүрэг нь хүн төрөлхтний удмын санг хадгалах, зөв уламжлал, зөв хадгалах гэж. Тэгэхээр өнөөдөр та нар мэддэг болсон. Молдашев гэж Оросын нүдний мэсэлч эмч Шамблын орон хайж явж байгаад энэ энэтхэг балв төвдийн одоо их эрдэмтэй чадaltaй лам нарыг бүгдийг тойрч судлаад хүн мичнээс үсээгүү гэж ном бичсэн. Тэрэн дотор бол Гимлан улсын агуу дотор бол Цельсийн нэмэх 4 градус орчимд байдаг. Одоо хүн төрлөختний удамшлын санг хадгалж байгаа самадид байгаа хүмүүс байгаа гэж. Тэгээ тэр нь бол Лемурийн төлөөлөл байгаа, Атлантын төлөөлөл байгаа, ихэнх үеийн айричуудын төлөөлөл байгаа гэдээ одоо байж байгаа. Тэгвэл энэ бол хүн төрлөختний удмын санг хадгалах бас нэг арга байгаа бол гэр бүл гэдэг чинь бас нэг арга. Өөрөөр хэлэх юм бол энэ дэлхий дээр хүн төрлөختөн сүйлчих юм бол дахиад энэ хүн төрлөختөн үүсэх гэж ийм өндөр уургийн бүтцтэй, ийм өндөр зохион байгуулалттай хүн үүсэх гэж энэ дэлхий дээр дахиад энэ олон түүх, дахиад энэ их тесрэлт болж дэлхий эхнээсээ явах бол. Тэгэхээр энэ дэлхий дээр үүсчихсэн энэ амьдралыг энэ хүн төрлөختний генийн санг, удамшлын санг хадгалж үлдэхийн тулд цаанаас чинь тэр байглаасаа тэнгэрээсээ тийм зохион байгуулалт хийдэг юм байна. Тэр нь тэр байгаль агууд хадгалагдж байгаа тэр удамшлын сангийн усуд. Тэгвэл ухамсартай гэр бүл гэдэг бол цэвэр ариун гэр бүл гэдэг бол удамшлын санг хадгалах бас нэг нөхцөл байж байгаа. Тийм учраас нэгдүгээр гэр бүлийн нэгдүгээр үүрэг бол удмын санг зөв уламжлуулах, зөв үргэлжлүүлэх, зөв залхамжлуулах, зөв хадгалах явдал байж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлдэг вэхээр удам гэж юу вэ гэдгийг тодорхойлохын тулд уламжил, удамшил хоёроор тодорхойлдог юм а гэж хэлдэг чинь тэр. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн, эрэгтэй эмэгтэй гэдэг бол танд байглаас чинь өгсөн зүгээр л хүйсний нэр гэж байгаа шүү дээ. Бүр тодорхой хэлэх юм бол бүр тэнэг хүнд хэлж байгаа юм шиг хэлэх юм бол зүгээр л таны бэлэг эрхтэнд өгсөн нэр. Тэгвэл байгалийн амьтад хүртэл эрэгчин эмэгчин. Энэ молекулыг бүтээж байгаа хэсэг хүртэл анион катион. Атом хүртэл нэмэх хасах цэник дандаа эсрэг тесрэг дээр нэгдэжээж энэ амьдрал бий болсон байж байгаа. Энэ бүх юм үүссэн байж байгаа. Тэгвэл гэр бүл үүсэх үндсэн хоёр тулгуур баг нь бол эр эм хоёр. Аливаа зүйл бол хоёроор биш гурваар үүсдэгэ бүтдэгэ гэдгийг монголчууд гурвлын онол гэж тодорхойлсон байдаг. Эрдний өрний гүн ухаанд аливаа зүйл бол эсрэг тесрэг, эсрэг тесрэгийн нэгдэл тэмцэл гэдэг хоёр зүйлээс бүтдэгэ гэд тайлбарладаг. Хоёроор тайлбарладаг.
Энэ өрөндий дорны гүн ухаанд бол аливаа зүйл арга билгийн шүтэн барилгаар бүтдгээгээд бас орчлын ертөнцийг хоёроор тайлбарладаг. Тэгвэл монголчууд аливаа зүйл гурваар бүтдэг гэд түүнийг гурвлын онол гэж нэрсэн. Тэгвэл гэр бүл ч гэсэн гурваар бүтдэг. Ийм хоёр тэр хоёрын дундаас гарсан удам буюу үүрх хүүхэд. Ингээ гурваар бүтдэг. Ингэж энэ сая төгс болдог хүчрхэгждэг. Тэгэхээр эр гэдэг ухагдхун ойлголт юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг би хэлдэг. Эртний өг монгол хэлээс утгыг болгохаар эр гэдэг бол удамшил байдаг. Удамшил. Эм гэдэг бол үг бол эртний өг монгол хэлээс утгыг болгохаар уламжлал гэсэн үг байдаг. Уламжлал гэсэн үг байдаг. Тэгэхээр эрэгтэй хүн удамшил зохистой эрдэм ухаануудад суралцгааваас сая эр болдог гэж. Эмэгтэй хүн уламжлал зохистой эрдэм ухаануудад төгс боловсрохоос сая эм болдог гэж. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёрын дундаас төрж байгаа тэр амьд бодгол бол зүгээр л үр төлөв. Малын үр төлөөс ялгархгүй. Тэрэнд ямар ч оюунлаг, ухамсарлаг, амьдрал зохистой, уламжлал зохистой эрдэм ухаан бичигдээгүй суугаагүй гэсэн үг. Яг амьтантай адилхан гэсэн үг. Харин удамшил зохистой эрдэм ухаануудад суралцсан эр, уламжлал зохистой эрдэм ухаануудад суралцсан эм хоёрын дундаас төрсэн амьд бодгол бол удам буюу үр хүүхэд. За тэгвэл эр хүн цаашлаад засхун эрдэм ухаануудад боловсроос сая хаан ухаан болдог. Эр хүн засхун эрдэм ухаануудад боловсроос сая хаан ухаан болдог. Эм хүн гэгэрхүй номлохон эрдэм ухаануудад суралцваас сая хаан хатан ухаан болдог. Ингээд хаан хатан хоёр ухааны дундаас төрсэн амьд бодгалыг алтан ураг гэдэг юм байна. Тэгэхээр монголчууд ингэж хүний ямар төвшөнд боловсрсон хүмүүнээс юу төрдөг вэ, ямар удам ухсаа төрдөг вэ гэдгийг ийм гурван үе шатанд авч үзсэн байна. Эрэгтэй эмэгтэй хоёрын дундаас үр төл төрнө. Эр эм хоёрын дундаас сайн удам төрнө. Үр хүүхэд төрнө. Хаан ухаан хатан ухаан хоёрын дундаас алтан ураг төрнө гэж. Тэгэхээр эн чинь тэр төрөөд байгаа тэр эсрэг тесрэг хоёр хүйсний дундаас төрөөд байгаа тэр удамшлын мэдээллээрээ энэ ийм гурван төвшөнд ялгарч байгаа. Тэгэхээр эр хүн гэдэг бол шинэ удам төрөхөд ямар үр гүйцэтгэдэг гэхээр өөрийнхөө мах цусан дотор байгаа удамшил зохистой зөв мэдлэг эрдэм ухаануудыг хүүхдийнхээ яс цус хоёронд бичиж өгдөг. Аливаа хүний тархин дах мэдээлэл 6 сарын дараа ген хромосомд нь бичигддгийг өнөөдөр энэ ангаах ухааны эрдэмтэд тогтоочихсон. Би архиуй, би хүүхэндээ би зугаа цэнгэл эргүүлээ, би өмч хөрөнгө хөөцөлтөө, би эрх мэдлэг хөөцөлтөө, би алан тушаал хөөцөлтөө гэл тийм л юм бодоод бузар булаа юм бодоод байвал 6 сарын дараа тэр мэдээлэл чинь таны ген дотор очиж суучин. Хүссэн хүсээгүй та нэг эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ороод үр удмаа үлдээхэд тэр хүүхдийн чинь яс цусан дотор яг л тэр мэдээлэл бичигдэнэ. Та хэдий ч нэ би зөв амьдрах ёстой, би сайхан байх ёстой, би хүүхдээ зөв хүмүүжүүлэх ёстой, би өөрөө эцэг шиг эцэг байх ёстой гэл ийм юмыг хичээгээд тэрний төлөө өөрийгөө боловсруулад байна. 6 сарын дараа тэр мэдээлэл чинь таны ген хормосонд бичигдэнэ. Автоматар таныг эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ороод үр хүүхдээ төрүүлэхэд тэр хүүхдийн чинь яс цусан дотор тэр сайн мэдээлэл чинь бичигдэж байгаа. Энийг эр буюу удамшил гэж хэлж байгаа. Тэгэхээр шинэ удам төрөхөд эрэгтэй хүний гүйцэтгэх үүрэг бол хүүхэд анх эхийн хэвлэлд олдоход өөрийнхөө яс цуснд байгаа мэдээллийг шууд өөрийнхөө цагаан туслаар дамжуулж хүүхдийн яс цуснд бичиж өгч байгаа. Бүр тодруулах юм бол ясанд бичиж өгч байгаа. Та нар бод хүүхэд шинэ удам төрөхөд эцгийн цагаан тусал эхийн улаан туслаар бүтдэг. Цагаан тусал бол хүүхдийн цагаан бүтэц, удмын цагаан бүтэц болох ясыг бүтээж өгдөг. Улаан бүтэц бол улаан тусал бол эхийн улаан тусал улаан бүтцийг бүтээж өгдөг. Цуснд нь бол цагаан эс байдаг, улаан эс байдаг. Цус бол энэ хоёрыг хоёуланг нэгтгэж өөртөө хадгалдаг. Тийм учраас ясан төрөл гэж эцгийн талыг хэлдэг. Эхийн талыг цусан төрөл гэж байгаа яг үнэндээ бол махан төрөл юм бэл.
Цусан төрөл дээр эцэг их хоёрын ясан төрөл, махан төрөл хоёр нэгдэж цусан төрөл бий болдог байна. Тэгэхээр шинэ удам үүсгэхэд эрэгтэй хүн бол таны энэ амьдралынхаа хугацаанд өвлүүлсэн өөртөө бичсэн ген хоромсоондоо тархиндаа бичсэн бүх мэдээлэл чинь таны цагаан туслаар дамжаад хүүхдийн чинь цагаан бүтц болох ясанд бичигдэж байдаг. Эмэгтэй хүн эм гэдэг бол уламжил гэсэн. Хүүхэд эхийн хөвлөд олдсон өдрөөс тугаалах юм бол хүүхэд бүр хөдөлж эхэлсэн амилсан өдрөөс эхсүүлээд эх хүн яадгийн гэхэр зэрэг эх хүн өөрийнхөө тархи зүрхэнд байгаа уламжлал зохистой эрдэм ухаануудыг хүүхдийн тархи зүрхэнд бичиж үлдээдэг юм байна. Тэгэхээр шинэ удам төрөхөд эцэг хүн дотроос нь яс цуснд нь өөрийнхөө удамшил зохистой эрдэм ухаануудыг бичиж өгдөг. Гаднаас нь эх хүн тархи зүрх хоёронд нь бичиж өгдөг. Ингээд дотор гадна хоёроос аав ээж хоёроор хосолсон мэдээллийг удамшил зохистой, уламжил зохистой мэдээллийг авчиж сая удам болж төрдөг юм байна. Тэгэхээр удам муксаа гэдэг бол зүгээр нэг эрэгтэй эмэгтэй нийлээд эсвэл нэг эрэгтэйтэй эмэгтэйтэй нийлээд бэлгийн харьцаанд ороод дурын өдөр тооцоолоогүй хүүхэд гаргаж ирэхийг хэлдэг юм байна. Тийм учраас монголчууд хүүхдээ төрүүлэхдээ бүтэн жилийн өмнөөс 9-өөс 12 сарын өмнөөс өөрийгөө бэлддэг байсан байна. 9-өөс 12 сарын өмнөөс арх уухгүй амьдралаа төлөвлөдөг. Тэгээд арх уудаггүй, садар самуу юм үйлддэггүй, муу мухай юм боддоггүй, ярьдаггүй, эхнэртэйгээ муудалцдаггүй, эр нөхөртөөгөө муудалцдаггүй. Ингэж хоёр талаасаа өөрийгөө бие сэтгэл оюун ухааны хувьд бүрэн бэлдээд тэгээд эн чинь 9-өөс 12 сар бэлтгэхэд нөгөө 9-өөс 6 сарын дотор тархинаас хоромсоонд бичигддэг мэдээлэл чинь дандаа сайн мэдээлүүд бичигдэж өгдөг юм байна. Ингээд нөгөө хүүхдээ олддог юм биш үү? Ингээд хүүхдээ олохоор чинь нөгөө сайн мэдээлүүд ясанд нь бичигдсэн. Бас сайн мэдээлүүд эхээр нь дамжаад тархинд нь зүрхэнд нь бичигдсэн хүүхд чинь хизээч муу юм хийдэг юм байна. Зүгээр ерөнхийдөө залаа чиглүүлээд өгтөл тэр хүүхэд өөрөө сайн удам сайн хүн болоод төлөвшөө явчихдаг юм. Одоогийнх шиг өөртөө яасан? Хамаг муу мэдээллийг дотроос нь эцэг нь ясан дотор нь бичсэн. Хамаг муу мэдээллийг эхний гаднаас нь тархи зүрхэнд нь суулгацсан. Тэгчгээд энэ ёстой болдоггүй новш. Энэ ёстой үг авдаггүй гэд хүүхдээ хараагаа сууж байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлийн гол зорилго бол сайн удам ухсааг үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр эцэг их хоёр хүүхд олох өдрөө оноо жилээ товолцоход тэрнээсээ 9-өөс 12 сарын өмнө өөрийгөө бэлддэг байна. Гэтэл хүүхэд чинь за энэ эрэм хоёр энэ далд ертөнцийн эзотерикийн төвшөнд юу болж идэг бид нар мэдэхгүй. За энэ эрэм хоёрт би хүүхэд болж очих юм байна. Гэт тэр хүүхэд чинь өөрөө тэр сүнснэ гэж ярьдаг одоо мөн чанар нь. Мөн чанар нь өөрөө 9 сарын өмнөөс өөрийнхөө энергийг бэлддэг байгаа. Тэгээ өнөөдөр хүүхэд ихээс салахад энэ Европ тооллоор 1 хоногтой 1 сартаа гэж тоолж эхэлдэг бол бэлгийн тооллоор хүүхэд ихээс салахад 1 настаа гэж тоолж эхэлдэг. Тэгвэл монголчууд тэр хүүхдийг 2 настаа гэж тоолж эхэлдэг. Ягаад гэвэл тэр хүүхэд эхийн хөвлөд олдохоосоо 9-өөс 10 сарын өмнө өөрийнхөө энергийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл энерги бүрдүүлж 1 насаа авсан. Дараа нь цогцсон биеэ бүрдүүлж эхийн хөвлөд 1 жилиг авна. Ингээ 2 настай гарч ирж байгаа. Тэгэхээр удам бүрдэнэ гэдэг чинь зөвхөн ээж аваа хоёрын асуудал ч биш. Тэр сүнс бас тэрэнд бэлтгэж идэг баг. Сүнс бас тэрэнд бэлтгэж. Одоо миний энэ монголчууд бас энергетик гэдэг хүний үүслийн энергетикийг гаргах тавьсан ном байж байгаа. Тэрнийг уншихаар та нар мэддэг. Тэр хүний зуурдын төрөл, тэр дараа төрөл энэ яаж шийдэгддэг. Тэгэхээр чи хүн болно л гэх юм бол доор хаяж 2-3 жилийн өмнө энэ тодорхой болсон байт юм. Тэгэхээр оюун санаа өөрийгөө бэлддэг юм байна. Өөрийнхөө энергийг бэлдээ. За би хэн хоёр дээр очиж удам нь бол төрөх юм. Тэгээ өөрийнхөө энергийг бүрдүүлдэг. Энергийнх нь мэдээллийг дагж цогцсон биеийг бүрддэг. Цогцсон биенийх нь мэдээлэл бүрэн бүрдсэний дараа мөн чанар нь буюу сүнс нь бууж ирдэг. Ингэж ээж дахиад нөгөө хүн чинь 3-аар бүтдэг байгаа юм. Дахиад 3-аар бүтдэг. Тэгэхээр зэрэг удам үүснэ гэдэг бол зүгээр нэг тохиолдлын хүнтэй унтаж хөвтөөд тэгээд нэг хүүхэд төрүүлээ тэрийг хаяад явдаг ч юм уу. Удамшинд орхитос болгоод хайдаг ч юм уу тийм биш юм байна. Удам гэдэг чинь эр юм хоёр талаас үр хүүхэд 3 талаас асар том хариуцлага байт юм. Гэр бүлийг өнөөдөр ингэж ухаарахгүй байгаа учраас дэлхийн ертөнцийн өнөөдөр гэр бүлийн асуудал хямарчаад байна. Хайраар бол зүгээр тоглодог болсон.
Би чамд хайртай гэдэг үгийг дуртай хүндээ хэлж хуурдаг болсон. Өөрийнхөө зорилгыг ашиглах хэрэгжүүлэхийн тулд би чамд хайртай гэдэг үгийг хүнд ч хэлэхээс сийхгүй болчихсон. Ийм нөгөө удам угсааны чи ариун нандин чанар байхгүй болчихсон. Та нар өөрсөндөө дүгнэлт хийгээрэй. Эрэгтэйчүүд өнөөдөр ямар мэдээллийг тархиндаа агуулж явна? Тэр нь ген хоромсоонд нь шингэчихсэн, ясанд нь шингэсэн. Эмэгтэйчүүд өнөөдөр ямар мэдээллийг агуулж явна? Тэр нь хүүхдийнх нь тархи зүрхэнд очиод тэр чигтээ шингэчихсэн, цуснд нь шингэсэн, маханд нь шингэсэн. Яаж олигтой удам төрөх юм бэ? Тэр алтан уургийн тухай бол бүр төсөөлөгч хэрэг байхгүй. Тэгчгээд хүүхдийн хүмүүжлийн асуудал асар хүнд байна гэд тэрний өмнө 75-аар бууж өгч байгаа байхгүй. Чи өөрөө хүүхдээ гаргахтаа удмаа төрүүлэхдээ удам угсаага үлдээхдээ чи өөрийгөө бэлдээгүй ээжиж тэр удам угсааг тийм гаргаад ирсэн чиний амьд тойл шин. Чи өөрөөд яг л тийм хүн байгаа байхгүй. Тийм учраас тэр хүүхд чинь тэр мэдээлэлэр чинь гарч ирсэн учраас тийм чамтай яг тэгж харцж байгаа. Тэгэхээр удмыг яаж үүсэх үү, яаж бүтээх үү гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Гэр бүл төлөвлөлт гэж яриад идэг нэг талдаа зөв. Хизээ хүүхдтэй болох уу? Монголд ийм агуу үг гэдэг юм байна. Өөгөн хүүг хаан болго, отхон хүүг ухаантан эрдэмтэн болго гэж үг гэдэг юм байна. Тийм учраас отхон эрдэмтэй ухаантай хүүдээ гал голомтой залгамжлуулж өгдөг отхон хүүдээ. Яагаад тэгэхээр хүн 20 эдэн настайтай хүүхэд гаргалаа. 20 эдэн настайд хүний сурсан, мэдсэн, ухаарсан, боловсрсан, гэгэрсэн хайцангуй бага байдаг учраас харин залуу насны эрч хүч ааг омог эрч чадал их байдаг учраас тэр үед төрсөн хүүхэд яг тийм чанартай төрдөг юм байна. Тийм учраас айлын ууган хүүхдүүд голцоо, эрэмгий, зоригтой, чадaltaй. Тэгэхээр хаан хүн гэдэг бол өөрөө гүйцэтгэгч хүч болохоос ш бодлого барьдаг, бодлого боловсруулдаг хүч биш. Тийм учраас Чингис хаан бол 9 өрлөгөөс бүтсэн, 9 сайдыг удирдсан, Чинчвэлэн нэртэй засгийн газрыг удирдахжсэн байгаа ш. Өөрөө ерхий сайдын үр гүйцэтгэжсэн. Тэгэхээр гүйцэтгэгч засаг гэдэг бол энерги явдаг, гал явж идэг. Тийм учраас эр хүн бол ууган хүү бол хаан болоход боломжтой байдаг. Хүн нас ахна. Эхний ууган хүүгээ төрүүлээ, хоёр дахь хүүгээ, гурав дахь хүүгээ ингээд 8 дахь хүүхдээ төрүүлэхэд нэг 40 орчим наснд 8 дахь хүүхдээ төрүүлэхэд 22 3-таа төрүүлсэн ууган хүүхдээ төрүүлж явах үедээ харьцуулахад тэр хүний тархинд нь энэ ген хоромсоонд нь яс цуснд нь асар их ухаарал, асар их мэдлэг туршлага, асар их хүнлэг инэрэнгүү нинжин сэтгэл төвлөрсөн байдаг учраас тэр нь нөгөө ген хоромсоондоо шилжчихсэн байдаг учраас тэр үед төрүүлсэн хүүхэд их буйртай, суйртай, их ухаантай, юмыг алсуур хардаг, гүн боддог, их мэдлэгтэй чадвартай. Тийм учраас монголчууд отхон хүүдээ гал голомтоо залгамжлуулж өгдөг байсан. Яагаад гэвэл хаан бол нэг л удаагийн асуудал. Хаан байгаад дуусахад дараагийн хаан гараал ирнэ. Тэр өөр асуудал. Удам гэдэг бол тэрнээс илүү чухал байсан. Тийм учраас удмаа хизээч дороотуулахгүй, удмаа хизээч бузартуулахгүй, удмаа таслахгүй тул хамгийн ухаантай хүүхдэрээ удмаа залгамжлуулж өгдөг байсан. Тэгээд отхон хүүхэд бол нас ахисан хойно гардаг. Одоо Маркс гэдэг хүнийг агуу сэтгэгч энэ дэлхий дээр ховорхон тохиолдох тэр хүнийг аваад үзэхэд аав нь 60 хэдэн настай, барагдал шахацсан, ээж нь 30 хэдэн настай эмэгтэй л байсан байгаа ш. Тэгтэл энэ дэлхийд байхгүй том цоошин нийгмийн хөгжлийг эргүүлэгч том хүчин, оюун санааны хүчин болж тэр хүн гарч ирсэн. Өнөөдөр онол сургаалын марксизмын онолыг буруу дутуу ойлгосноосоо бол буршлаа хайцсан болохоос ш. Зөв ойлгох юм бол тэнд жинхэнэ нийгмийн хөгжил гэдэг юм тэнд байж байгаа байхгүй. Тийм учраас би марксизмыг өмгөөлөх үү гэдэг номоо бичсэн байна. Тэгэхээр ер нь бол ингээд энэ мэтлэн амьдралаас харахад нас ахицсан хүний үр хүүхэд бол хүн нас ахисан хойно гаргасан хүүхэд бол ухаантай хүүхэд байдаг. Яагаад гэвэл тэр үед хүний ухаарал гээгэрэл сэтгэл нь хүртэл аядаглаа зөөлрөгдсөн байдаг учраас тэр мэдээлэл нь бүгд ген хоромсоонд нь шилжсэн байдаг. Тэгвэл ингэж эр эм хоёрын дундаас сайн удам төрдөг юм бол одоо нөгөө эр эм хоёр чинь эр болно гэдэг бол эм болно гэдэг бол бие засаад гэрээ засчихж байгаа юм шинж байхгүй. Одоо улсаа засна төрөө засахын тулд эр нь засхун эрдэм ухаануудад боловсрдог, эм нь номлохун гэгэрхэн эрдэм ухаануудад боловсрдог байсан ба. Тэгжээж хаан хатан ухаан болдог байсан ба. Хаан хатан ухаан нэгдэжээж сая алтан ураг болдог байсан. Тэр хатан гэж хэлээд байгаа эмэгтэйчүүд чинь хатан ухааныг эзэмшсэн улсууд болохоос зүгээр нэг гоо үзэсгэлэн хацар гоогоороо шалгарсан улсууд биш.
Тэр хаан гэдэг улсууд чинь тэр засхан эрдэм ухаанаараа шалгарсан улсууд болохоос зүгээр нэг эрэмгийн чадaltaй морь сайн ундаг, ном сум сайн хардаг хүмүүс биш. Тэгэхээр тэр хоёрын чинь дундаас жинхэнэ нөгөө алтан ураг төрхөөс яадаг. Тэгээ алтан ургийнхан хідэн үе дамжуулж энэ улс гэрийг засах эрдэм ухаанд хідэн үеийнхэн өг дээцээр дамжуулж ясмах цуснд нь тэр мэдээлэл нь бичигдсэн учраас тэд нар сурахад хүртэл амархан ш. Физикчийн хүүхэд физик сурахад амархан. Дуучин хүний хүүхэд дуучин болоход амархан. Яагаад гэвэл бүх мэдээлэл нь ген хоромсонд нь байж байгаа. Ганцхан тэр мэдээллийг өдөөж сэргээж гаргаж ирэх нь л бидний асуудал байдаг. Тэр нь л хөдөлмөр зүтгэл байдаг. Тэгэхээр бидний ген хоромсонд байж байгаа бүх далд мэдээллүүдийг бид нар хөдөлмөрөөр л тордож гаргаж ирнэ шүү дээ. Тийм учраас удам гэдэг юмыг их зөв ойлгож энийг зөв ариун авч явахгүй бол тэгээд монголчууд ариун авч явахын тухайд ийм байна. Одоо удмыг доройтуулахгүй байна гэдэг бас нэг том хариуцлага байдаг. Монголчууд удам доройтохыг үздэг байсан. Энэ Монголыг судалдаг Монгол судлаач эрдэмтэд өнгөцхөн монголчуудын түүхийг юу гэж үнэлж ийм гэхээр сүүлийн үед монголчуудын түүх гэдэг бол эмс октын төлөх утга учиргүй дайн тулаан нар дүүрэн гэж дүгнэж штэ. Өнгөц харахад тийм. Тэгэхээр нөгөө удам сайтай ил чинь яадаг юм? Өөрийнх нь өмнөх өвөг дээдсүүд маш сайн удамшил зохистой эрдэм ухааныг өөрийнх нь одоо яс тусанд бичээд өгсөн. Тэр өөрийнхөө яс тусанд байгаа сайн мэдээлүүдээ өөрийнхөө үр хүүхдэд бичээд өгсөн ясанд нь. Гэтэл ухаан муутай эмэгтэйтэй боловсралгүй гэгэрхэн номлохон эрдэм ухаанд суралцаагүй эмэгтэйтэй ханилчих юм бол нөгөө хүүхэд нь хичнээн өөрөө эцэг хүн дотроос нь яс тусанд нь сайн мэдээллийг бичлээж гисэн гаднах нөгөө тархи зүрхэндх мэдээлэл нь хог юм болно. Ингээд тэр хүүхэд сайн удам болж чадахгүй. Тэгэхээр зэрэг удмаа доройтуулахыг монголчууд хизээч үздэггүй байсан. Удам доройтно гэдэг бол сохор доглон хазгар дүлий болохыг хэлж байгаа юм биш. Удам доройтно гэдэг бол тэнэг, мулгуу, мангар, ухаан муутай, сэтгэл нь харгас, хэрцгий, догшин, балмад болохыг хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ нийгэм биш энэ Монголын нийгэмд чинь бүхэл хүн тийм болцсон биш. Бүр нийгмийн тогтолцоо өөрөө тийм хүмүүсийг тийм болгохын төлөө зориулагдсан явж байгаа. Тэгээ энийг агуу нийгэм, агуу сайхан ардчил, агуу сайхан нийгмийг бид нар хөгжүүлж гин гэж яриад байгаа. Нийгэм биш нийгмийг хөгжүүлж байгаа. Та нар нийгмийн тухай лекц орцсон учраас одоо ойлгомжтой. Тэгэхээр хүмүүсийн ген удамшилд ямар мэдээлэл бичигдэх нь тодорхой шүү дээ. Тийм мэдээлэлтэй яс цусандаа тархинда тийм мэдээлэлтэй эцэг эхээс ямар үр хүүхэд төрөх нь тодорхой шүү дээ. Тэгээд өнөөдөр дэлхийн нийтээр хүмүүжлийнх нь асуудал хямарчихсан. Гэр бүлийнх нь асуудал хямарсан учраас хүмүүжлийнх нь асуудал хямарсан. Хүмүүжлийн асуудал хямарсан учраас хүн байхгүй болчихсон энэ дэлхий дээр. Хуруугаар өлгөөд авах, хүн шүү гэдэг өлгөөд авах хүн хордчихсон. Улаан номд орох гэж шүү дээ одоо. Тэгэхээр ерөөсөн энэ өнөөдөр Монголын нийгэмд ч дэлхий дээр ч ямар ч салбарт асуудал үүсгэхэд эцээцэд хүмүүс юу гэдэг вэ гэхээр ерөөсөө тогтолцоонд байна. Ерөөсөө хуулиндаа ч биш, юундаа ч биш энэ арга зүйтэй тогтолцоондоо байна гэдэг байгаа шүү дээ. Боловсрал хямралаа тогтолцоондоо, эдийн засаг байна тогтолцоондоо, улс төр болохгүй байна тогтолцоондоо, зам тээвэр болохгүй байна тогтолцоондоо, хөдөө аж ахуй болохгүй байна тогтолцоондоо, ардчил болохгүй байна тогтолцоондоо. Гэхдээ тэгвэл энэ тогтолцоондоо байна гэдээ бүх салбарт ийм дүгнэлт гараад байна гэдэг чинь өнөөдрийн хүн төрөлхтний хөгжүүлээд байгаа энэ нийгэм соёл иргэншил чинь тэр чигээрээ буруу яваад байна гэдгийг илэрхийлж өгч байгаа байхгүй. Тэгээд одоо удамшил ген хоромсоондод хямралтай болцсон, гэр бүлтэй хямралтай болцсон, хайр сэтгэлдээ хямралтай болцсон, ёс суртахуундаа хямралтай болчихсон. Зүгээр намайг баттган битгэл бүх юмыг хараар бодож гин гэж бити бодоор. Биднэрт амжилт байна. Байхдаа шинжлэх ухааны техник технологийн ол дээр л биднэрт амжилт байгаа. Бусад талаар биднэрт амжилт байхгүй болцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ гэр бүл зүв байх нь гэр бүл өөрөө яагаад нийгмийн хамгийн жижиг нэг юм бэ гэж хэлэхээр зэрэг гэр бүл ямар байна? Тэнд байгаа бүх амьдрал нийгмийн тойл байхгүй. Нийгэм ямар байна? Гэр бүл яг тийм тойл. Энэ хоёр биенээ илэрхийлж идэг ийм харилцан зүйл. Тэгэхээр сайн удмыг төрүүлье, удам судраад ороотуулахгүй байя гэвэл одоогийн ирчүүд чиг ухаантай эмэгтэйгээс дөлдөг зай авдаг биш. Харин ухаантай эмэгтэйгийн араас дайн хийхээс буцахгүйсэн Монгол ирчүүд. Өөлөө үжнийг мэрэгдүүд бэр буулгахаар авч явахад нь замд нь Есүхэ Баатар булааж авсан.
Бүртөө өөжнийг мэрэгдүүд авчиваад бүтэн жил тойрон гарчаад байхад араас нь дайн хийм байж Чингис хаан олж ирсэн. Яагаад вэ? Хатан ухаан гэдэг бол улс гэрийн хэргийг, өрх гэрийн хэргийг, гэр бүлийн хэргийг бүгдийг шийдэхэд оролцдог. Бүр тэг тусмаа бодлогын барьдаг байсан. Энэ хатан ухааны боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэгч нь хаан ухаан байсан. Тийм учраас тэр хятадын Лео хөгт хүн Монголд ирээд 5 жил оюуны тагнуул хийчихэд очиж хаантаа хэлсэн байгаа шүү. Монголчуудын хүчирхэг байдаг чинь хурдан мориндоо ном сумныхаа шулуунд иргэчүүдийнхээ эр зоригт гэхээсээ илүү тэр хаан хатан хоёр ухаан нь зүү орох зайгүй шүтэн барилдаж хамтдаа улс гэрийнхэн өрх гэрийнхэн бүх асуудлыг хамтдаа шийддэгт байдаг юм байна гэж. Тэгвэл хаан хатан ухаан хоёрыг яаж салгах юм? Монголчуудад нэг сул тал байна. Тэр нь шашин шүтдэг юм байна. Тэр тусмаа мухар сүхт бүр автдаг юм байна. Тэгэхээр буддийн шашныг эднэрт оруулах боломжтой. Ихэнсэг зан чанартай улсуудыг ерөөл магтаалын аргаар доройтуулдаг буддийн шашны арга зүй болно. За тэгвэл буддийн шашныг оруулъя. Ингээд 10 Монгол айлын дунд нэг буддист ламыг суулгаж ягаад монголчуудыг буддист болгож эхэлсэн. Тэгээд буддийн гүн ухаан дотор хаанч байхгүй, эмэгтэй хүн уул овоон дээр гарч болохгүй. Эмэгтэй хүн тулганаас дээш гарч болохгүй. Эмэгтэй хүн урт устай богино ухаантай. Эмэгтэй хүн улс гэрийн хэргийг шийдэхэд оролцдоггүй гэх мэт мухар сүсгийн энэ аксиомуудыг тараасан. Анхандаа монголчууд гэгэрэлтэй агуу тэнгэрлэг ард түмэн байсан учраас энд хууртаагүй. Тэгэхээр буддийн сургаалд монголчуудыг байлдан дагуулахын тулд бөө мөргөлдөнд байдаг тэр тэнгэр хангаагаа аргаддаг. Тэр уул усаа тахидаг. Тэр лус савдгаа тахидаг. Тэр арга зүг нь аваад хэрэгэлсэн байж байгаа ш. Наацх нь хингэр хэцийн хонх дамар болгоод аваад хэрэгэлсэн байж байгаа. Хаанч буддийн шашны ёсонд уул хангаа тэнгэр хангааг тахидаг ёс байгаагүй. Ингэж монголчуудыг хаан хатан хоёр ухааныг салгах гэж бодлогоор манж хятад хоёрын бодлогоор Монголд буддийн шашин 3 дахь удаа дэлгэрэхдээ тэр буддийн шашны гоё маш агуу тэр гүн ухаан дэлгэрээгүй харин мухар сүсэг болж дэлгэрсэн. Тэгээд тэрний гайгаар өнөөдөр бид нар бүгд алгаа хавсраад мөргөөд энергийн зөрчилд ороод өнөөдөр яагаад далайлам энэ энэ хоёр эрхийн хурууга дундаа хийж энэ энерги солилцдог суугаа ингэж хааж залбирдаг. Бид нараар болохоор тас ингүүлчихэд өөрсдөө ингэж байгаа шүү дээ цаадуулч нь. Гэх мэтчлэн энэ ярих юм бол энэ тусдаа лекц байгаа. Тэр хойно очиод дахиад ярина. Тэгэхээр угаасаа монголчуудын энэ хүчирхэг тэнгэрлэг байдлыг хүчин олон мянган жил дайн байлдааны аргаар нураах гэж чадаагүй манж хятадын хоёр хавсарсан бодлогоороо буддийн шашны мухар сүсгийг Монголд нэвтрүүлэх замаар хаан хатан хоёр ухааныг салгасан байж байгаа. Монголд гендрийн асуудал гэдэг ойлголт байгаагүй. Хүйсний асуудал гэдэг ойлголт. Чингис хаан 1225 онд Сорготон бэх хатныг их хуралдаан даргаар томилсон баг. Их хуралдаа гэдэг бол одоогийн их хурал, улсын их хуралтай адилхан. Улс орныг хөгжүүлэх авч явах бодлогыг боловсруулдаг аппарат. Тэрийг яагаад эмэгтэй хүн удирдсан? Хатан ухаан удирдах байгаа бодлогыг боловсруулдаг. Чинчвэлэн нэртэй 9 өрлөг буюу 9 сайдтай засгийн газрыг Чингис хаан өөрөө толгоосон. Яагаад тэгэхээр боловсруулаад гаргаад ирсэн бодлогыг хэрэгжүүлдэг хаан ухаанаар тэрийг удирдах гэсэн. Тийм учраас Чингис хаан засаглахын тэнгэрт гүн боловсрсон хүн байсан. Засаглахын тэнгэрт гүн боловсрохдоо мөнх тэнгэрийн хүчийг авчээсэн. Мөнх тэнгэрийн хүчийг буулгаж ирдэг онс нь хар сүлд байсан. Гэтэл одоо юуг нэ хар сүлдийг цэрэг дайны байлдааны ажиллагаанд хэрэгэлдэг гэд худлаа яриа тойшруулад энэ ч мөнх тэнгэрийн хүчийг барьдаг засаглахын тэнгэр болохоос биш ерөөсөө цэрэг дайны тэнгэр биш. Ингээд Монголын түүхийг гуйвлагсад олон болцсон. Гуйвсан түүхээр бид нар бүр мунхаглаас мунхаглалд яваад байдаг болчихсон. Тэгэхээр ингэж хаан хатан хоёр ухаан шүтэн барилцснаар алтан ураг төрж алтан ураг нь үеийн үедээ эх орноо улсаа төрөөд дэлхийн ертөнцөө засаглаж ирсэн байна. Монголдоо энэ зэрэгцэх дэлхийд агуу түүхтэй орон гэвэл ганцхан эртний ором орж ирдэг шүү дээ. Гэтэл орон Монгол шиг хэдэн удаа дэлхийг засаглаагүй шүү дээ. Ёстой элдэлэн төрөмгийлж ирсэн болохоос шүү. Энэ хоёрын хооронд чанарын ялгаа зүгээр дэнсэн дээр тавьсан мэт ялгагддаг. Тэгвэл монголчууд хаан хатан хоёр ухаанаараа энэ гэрүүлийнхээ тогтолцоог зөв бий болгосноороо ийм өндөр түвшинд ажлыг хийж чадчихсан.
Тийм учраас Монгол ирчүүд ухаантай эмэгтэйн араас дайн хийхээс буцдаг байсан. Өнөөдөр дэлхийн сонгодог бүтээлүүдгээ та нар Шекспир, Хьюго ч гэдэг агуу сонгодог бүтээлүүдийг үзэж байгаа. Эсвэл нэг Африк хөгшин хар, нэг Европын язгууртан гаралтай царайлаг гой сайхан залуухан эмэгтэй дурлаад эцэст нь тэрийг хардаад үхдэг. Эсвэл нэг доглон хазгар нүдгүй сохор хүмүүс нэгэнд нь дурлаад бас үхдэг. Нэг эмэгнэлт юм энийг сонгодог гэдэг. Чухамдаа тэр сонгодог зохиолын сонгодог чанар нь юунд байдгийг тэгэхээр хэн ч хэлж мэддэггүй. Тэгвэл жинхэнэ сонгодог чинь Монголд байсан. Тэр хаан хатан хоёр ухааныг бүрдүүлжээж алтан ургийг төрүүлээд алтан ургаараа дамжуул төрөө засдаг, гэрээ засдаг, улс гэрээ засдаг, дэлхийн ертөнцөө засгалдаг. Тэгээ зөв оршдог, зөв амьдардаг энэ тогтолцоо чинь жинхэнэ сонгодог байсан. Түүнээс биш тэр Чингис хаан Юсүхөө баатрын өөлийн үжнийг замаас нь дайн хийгээд булаагаад авдаг сонгодог биш. Тэгвэл өнөөдөр 9 давхраас хайр дурлаасаа болоод өсөрч байгаа хүүхд ягаад сонгодог болохгүй байгаа юм. Адилхан шүү дээ. Тэгэхээр сонгодгийн учир нь юу вэ гэдгийг л олж харах хэрэгтэй. Юу ч байхгүй. Тэгвэл хаан хатан хоёр ухааны дурлалын хайр дурлалын дундаас алтан ураг төрж алтан ураг нь энэ дэлхийн ертөнцийг засгалж явсан. Энэ өөрөө сонгодог байсан. Энэ эмэгтэй хүнийг эрдэм уламжил зохистой эрдэм ухаануудын цогц болгодог. Дараа нь номлохуу гэгэрхэн агуу ухааныг цогц болгодог байсан. Эрэгтэй хүнийг удамшил зохистой эрдэм ухааны цогц болгодог. Дараа нь засаглахын буюу засхын эрдэм ухааны агуу цогц болгож ирсэн. Энэ чинь өөрөө агуу гэр бүлийн тогтолцоо хайр дурлалын агуу түүх энд явж байгаа юм. Тэгэхээр зүгээр нэг эрэгтэй эмэгтэй хоёрын эр эмийн асуудал биш. Гэр бүлийн асуудал гэдэг чинь явж улс гэрийг дэлхийн ертөнцийг засах төвшин сайхан авч явах энэ тогтолцоо болж хувирч байгаа. Ийм л учраас монголчууд удам дороотуулахгүй гэж үздэг байсан. Тэр битгий хэл судалгаа хийгээд үзэхээр монголчууд өөрийнхөө удмын нэг ч үеийг эрдэмгүй мунхаг харанхуй байлгахыг хүсдэг байсан. Өөрөөр хэлбэл удмынх нь үе болгон агуу гэгэрэлтэй агуу ухаантай эрдэмтэй босролтой байлгаж чаддаг байсан. Гэтэл Манжийн дурангуулын сүүл үе 1800 оны сүүл үеэс эхсүүлээд монголчуудын удамд эрдэмгүй боловсралгүй ухаан муутай үе бүр хоёр үе давхарлаад орж ирсэн гэж байгаа. Гэтэл сая 90 оноос хойш бүр тодорхой хэлэх юм бол 1970-ад оны сүүлээс хойш монголчуудын энэ удам угсаан дотор 3 үеэс дээш мунхаг харанхуй эрдэмгүй боловсралгүй улсууд орж ирж байна гэж. Энийг эмгэнэл гэж үзэж байна. Монголчууд удмын хувьд мөхөх нэг үндэс шалтгаан гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол удамд бол эрдэмгүй мунхаг харанхуй үе хоёр үе байхад удам арайч нэг дороочдгүй юм байна. А 3 үе болоод ирэхээр Монгол удам доройтно гэж үздэг юм байна. Тэгтэл өнөөдрийн бид нар 3 үедээ мунхаг харанхуй хүмүүсээр дүүрсэн явж байна. Одоо социализмын үеийн энэ хүмүүс гэдэг чинь энэ Монгол эрдэм ухаан удамшлаас холдсон улсууд шүү дээ. Тэр Ленины онол, тэр Сталины онол, коммунизмын онол тийм юмнуудаар бол тархин цэнэглэгдсэн мундаг. Гэхдээ яг энэ нөгөө яс цуснд нь тархи зүрхэнд нь юу байна гэхээр зэрэг хоосон болцсон. Тийм учраас тэр хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах их засгийн алтан дэдгэрээгээ тэр судар дотор хэлж шин. Ахмад нь хойч үедээ сургах сургаалгүй болно гэж. Өнөөдөр манай Ахмад үе дунд үеийнхэн хойч үедээ сургах сургаалгүй болцсон шин. Адилхан өөрсдөө гудамжинд даалуу тоглоод архиугаад хүүхээ эргүүлээд буруугаар үлгэрлээд явж байгаа. Тэгэд хойч үеэ юугаар үнэлж яах нэхэр автобусын сандал тавьж өгж өгнөгүй юу гэдгээр л үнэлдэг. Автобусын сандал тавьж өгж байгаа хүүхд бол сайн хүүхэд, тавьж өгөхгүй хүүхд бол муу хүүхд. Хойч үеэ ийм л юмар үнэлж шít, ийм өчүүхэн юмар. Тэгээ ийм юмар хойч үеэ үнэлж байгаа хүмүүсийн тархинаас ямар сургаал гарах юм? Нөгөө үгдээцийн үеийн биднэрт хэлжсэн тэр агуу сургаалууд байхгүй болцсон шít өнөөдөр. Тэгээд сургаж байгаа нь юу гэхээр миний хүү чадан чи яв мөнгө олж ир компани байгуул. Ийм л юм сургаж шít. Тэгэхээр магадгүй энэ лекцийг сонсож байгаа Ахмад үе намайг уучлаарай.
Үний имийг үннээр нь хэлэхээс өөр арга алга. Энэ судар дотор байж байна. Ахмад үн хойч үедээ хэлэх сургаалгүй болно гэж. Сургаал нь юугаар мөнгө олоод тэр баяж миний хүү машин ол хүнээс дутах юу байдгийг яад гин тэр авилгалын ав луурыг хий. Бараг л ийм сургаал хэлж шин. Тэгэхээр удмыг ингэж бүрдүүлдэг юм байна. Энэ бол удам доройтоход л нөлөөлдөг болохоос удам сайжрахад нөлөөлөхгүй. Энэ нөгөө бидний оюунлаг удам тасарчаад байгааг энэ. Би хэлдэг. Ихтэй сургууль төгссөн болгон оюунлаг биш ээ. Доктор хамгаалсан болгон оюунлаг биш ээ. Зангаа зөөсөн болгон оюунлаг биш ээ. Тэгвэл ардын багшаар аа үсэг заалгаагүй мөртөө зах дээр тэрэг түрээ гүйж байгаа хүүхд дотор оюунлаг хүн байдгийг. Гудам цэвэрлээ зогсож байгаа замын цэвэрлэгч дотор оюунлаг хүн байдгийг. Оюунлаг байна гэдэг чинь хүний эзнээс төгссөн сургуульд хураасан диплом өмссөн хувцсаар илэрхийлэгдэх зүйл биш. Энэ танаа эцэг эхийн таны яс цус хоёр дотор тарих зүрхэнд бичиж өгсөн мэдээлэлээр шийдэгдэх асуудал. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй болчихж байгаа. За гэр бүлийн хоёр дахь үүрэг бол тэр үр хүүхдийг хүмүүжүүлэх гэсэн. Хүмүүжүүлнэ өнөөдөр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол эцэг эхийнч тэр багш сургууль хүмүүжүүлэгчдийн ш тэр энэ боловсролын яам төрийн байгууллагын ч тэр толгойн өвчин болсон. Тэгэхэд монголчууд маш энгийн хүүхдээ хүмүүжүүлчихдэг байсан. Ерөөсөө монголчуудын хүүхдээ хүмүүжүүлсэн зарчим нь юу юм гэсэн чинь дагуулan сурах гэж байгаа. Дагуулan сургана гэдэг чинь шууд практик төвшөнд мэдээллийг чадварыг боловсролыг хүмүүжлийг олгож байгаа. Эцэг нь нүдэн дээр нэрэл архиугаал ихийн барьж нүдэл өөрийн барьж зодоод өдүүнэрийн нөхөдөө хээр цасан дээр нүцгөө хөөж гаргаал ингээд байвал тэр хүүхэд яг л тийм хүмүүжил. Яагаад гэвэл тэр эцгийн авирлж байгаа тэр зан авирын мэдээлэл тэр эцгийн яс цусан дотор байгаа. Тэр эцгийн яс цусаар дамжаад тэр хүүгийн яс цуснд бас бичигдсэн байгаа учраас. Тийм учраас тэр эцэг ямар авир гаргана уу? Яг л дуурай. Та нар анзаарсан баг. Ялангуяа нас агсан энэ үр хүүхэдтэй болсон усад анзаар. Хүүхэд байхдаа эцэг ихтэй юу гэж ямар үгээр загнуулдаг байсан? Өөрөө хүүхэд гаргасан хүүхдээ яг тэр үгээр загнадаг. Энэ юу гэлж байгаа юм гэхээр эцэг эхийн өгсөн мэдээлэл таны энэ тарих дотор ч байна. Тарих зүрхэнд чинь яс цусан чинь. Дээр нь эцэг эх чинь таныг бодтойгоор нүдэн дээр чинь яг тэгж загнажсэн, яг тэгж хэлжсэн учраас та хүүхдээ яг тэгж загнаж байгаа байхгүй. Тэгэхээр удамшил ген гэдэг ийм үгүйсэхийн аргагүй зүйл. Таны эцэг их таны хажуу зөөлөн дулаан, эвсэг найрсаг, сайн сайхан байхад та хань ижилдээ юуг барьж аваад үстэй зулгаагаа зодоод ах тийм хүмүүжүүлгүй. Тэрийг хийх гэд таны энэ өр зүрхэн дээр өвдөнө. Тэгээ өвгдөөд хэлсэн байдаг шүү дээ. Хүн хийж үзээгүй үйлээ анх удаа хийхэд маш их сэтгэлийн зовлонтой байдаг. Тэр босхыг алхаж орох гэж хүн хөлөө нэг өргөж үздэг, тавих гэж үздэг, чичирч үздэг, газраас хөндөлж үздэг, янз бүрээр үздэг гэнэ. Тэгэл нөгөө эндээс нь хүн чанар нь нөгөө эцэг эхийг нь өвлүүлсэн хүмүүжил зулгаагаад чаддаггүй. Тэр босхыг нэг л алхаад ихнэрээ гизэгдэл зодсон бол дараа нь тэр бол амархан асуудал болдог гэж байгаа. Тэгэхээр бид хүмүүжил гэдгийг хүн хизээч ямар ч хүнд үед өөрт нь ирэхэд тэр үзэл баримтал тэр дадсан зурсан юм алдахгүй байхыг л хүмүүжил гэж. Тэгээ эцээст манай өвгдөөс өнөөдөр боловсролын судлалын шинжилгээ ухаан хүмүүжил гэж юу вэ гэж бүрэн тодорхойлж чадаагүй байгаа. Энэ дотор бодвол боловсрол судлаар сурч байгаа, сэтгэл судлаар сурч байгаа хүмүүс энэ төр зөндөөл байгаа. Ном уншиж зөнд. Хүмүүжил гэж юу вэ гэхээр боловсрол судлалын шинжилгээ ухаан тодорхойлсон юм байдгүй. Баахан ойлгомжгүй хідэн хэцүү үг нийлүүлээд тавьчихсан байдаг. Манай өвгдөөс хүмүүжил гэж юу вэ гэсэн зүгээр л зөвд суралцах гэж. Гэхдээ ямар энгийн, ямар ойлгомжтой, ямар тодорхой юм бэ? Зөвд суралцах. Зөвд суралцаад ирэхэд хүн шиг хүн болт юм биш үү? Тэгвэл өнөөдрийн тогтолцоо бол хүн дандаа бурууд суралцж байгаа. Хэнд ч худлаа хэлж чаддгүй байсан хүүхэд ангийнхан хүүхэд хоцорч орж ирчээл багштай улаан цан худлаа хэлээл. Тэгэхээр нэг удаа хараад энэ удаа ингээ аргалчлаа. Дахиад нөгөө хүүхэд орж ирээ. Дахиад нөгөө өөрийн хилээд худлаа хэлэнгүүт хоёр дахь удаа аргалчлаа гэж бод. Дахиад нөгөө хүүхэд орж ирээ. Дахиад удаа хэлэнгүүт харж исэн хүүхэд чинь ингэж болдгийм байх гэж бодож эхэлнэ. Ингээд дөрөвдгөө тавдгаа харангууд би яадгийг ингэж үзье гэж бод. Ингээд бодол боловсрсоор байгаад лавширсаар байгаад нэг л өдөр үйлдэл болж гардаг.
Тэгэхээр орчны нөлөө гэдэг хүнд яаж тусдаг? Дотоод удамшлаас гадна энэ гадаад орчны нөлөө хүний хүмүүжилд яаж тусдгийг нэг илэрлээ. Тэгэхээр орчны нөлөөнд хүн өөрийнхөө байна гэж одоо манайхан их ярьдаг болсон биш. Өөрийнхөө байна гэдэг чинь дэггүй, сахилгагүй, журамгүй байхын хэрэг биш. Харин юунд ч автахгүй байхыг хэлдэг. Гадны ямар ч сайн ч сөрөгч мууч нөлөөг бүгдийг дотроо эргэцүүлдэг, тунгаадаг, шалгадаг, хяндаг, эцсийн эц за энэ л зөв юм байна гэсэн юм руугаа аажмаар ордог. Монголчуудыг их тайван удаан гэдэг шин. Тэр чин тэр өөрийнхөө байгаа юунд ч хурдан дүргэн автдаггүй чанар нь баггүй. Түүнээс биш тэнэг мулгуу удаантаа биш. Мунхагдаа биш. Тэр өөрийнхөө байна гэдэг чинь юунд ч автахгүй байх чадвар. Автсан ч гэсэн юмыг маш нарийн тунгааж бодож судалж хянаж шүүжээж эцсийн эцэд өөрийн чинь итгэл үнэмшил төрсний дараа тэрлүү автдаг. Тэгвэл өнөөдөр хүүхд хүмүүжүүлэх асуудал гэдэг бол монголчуудын үед ийм амарх зүгээр эцэг ихэн дагуулаад сургачдаг. Тэгээ монголчуудын боловсролынхон тогтолцоог хэрэгжүүлж ирсэн бас нэг зарчим байдаг. Тусгай тогтоосон цаг хугацаанд тусгай тогтоосон програмаар хүсээгүй зүйлээр хүнийг хүчээр барьж тэгээд дүн дүгнэлт үнэлэлт гэдэг ийм дарамтанд ор хүнийг сургадаг юм а гэж. Тэгэхээр үнэхээр өнөө өглөө гэрээсээ ээжтэй за 6 цагт 5 цагт босноо хөө гар тэр малын хашаанд оч мал са. За саасан бол одоо бэлчээрт гарах. За одоо баасын цэвэрлэл. За одоо ингэдэг. Хүн маш их дураараа ямар ч дарам шахалтгүйгээр тэгээд өдрийнхөө ахуй гэр аж ахуйнхаа ажлыг амжуулах зураа бүх юмд суралцж идэг. Түүнээс энд өглөө босч ирэл хүчээр энд шахагдаад нойрмог суугаад энд нэг амтын чалчаал хүчээр нэг цаг хугацаа нэг орон зайд оруулчихсан. Тэгээ хүсээгүй юмаа сонсох гол энд. Тэгээ монголчууд хэлсэн байгаа шүү дээ. Мэдлэг гэдгийг мэдвэл зохихгүй гэж хэлсэн байна. Хүн болгоны хувьд мэдвэл зохихгүй өөр. Яагаад гэвэл хүн болгон физикч болохоор төрөөгүй. Хүн болгон сэтгүүлч болохоор төрөөгүй. Хүн болгон хуульч болохоор төрөөгүй. Тэгвэл өнөөдөр Монголын нийгэмд яаж вэ? Хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, менежер ерөөсө хүн болгол тэрдүүл явж шин. Тэгтэл тэр хөдөөний нэг хөхөөгөн хэлж шин. Оо манай энэ охин чинь жаахан удаан хөдөлгөөнтэй юм жаахан тарих толгой тогтоох чадвар муутай. Тэгтээ энэ айхтар ажилласаг маш өчөөхөн юмыг залхуурахгүй хийж чаддаг ийм хичээнгүй. Тэгэхээр миний хүү яах вэ? Ингээ вэж. Энэ хөдөө гараад сүйд цайлаа боловсруулах ажилтай байж. А миний энэ хүү чинь ирэмгийн юм байгаа, чад хүч чадалтай юм байгаа. Арай боргошуу юм байгаа. За энийг би энэ мал дээр нь байлгана. А энийн арай нэг нь явхуур бас нэг ном эрдэм дуртай юм. Энийг би хот явуул сургууль сургана. Тэр хүүхд болгоны оюуны сэтгэл зүйн төлөв байдлуудыг ялгаж агаад тэрэнд нь таарсан мэдүүл зохихыг өгч байгаа юм тэр. А гэтэл өнөөдөр энэ ардын боловсролын систем гэж энэ агуу том боловсролын систем үүснээр хүмүүсийг хүсээгүй мэдээлэлд ор бөмбөгддөг, хүсээгүй одоо дүн үнэлгээ гэдэг юмар дарамталдаг. Тэгээ өнөөдөр тэр үнэлгээ гэдэг юм чинь хүүхдүүдийг барьдаг тогтолцоо биш болчиход байна шүү дээ. Чи F гарлаа. Чи тэд боллоо. Би өнгөрсөн хавар нэг дунд сургууль дээр очиж багш нарт нь лекц хийсэн. Багш нар хэлж байна. Гэхдээ одооны хүүхдүүдийг сургахад хэцүү болчих. Хичээл хийхгүй. Сонсохгүй. Тэгээд 12 хичээл үзэхэд 8 дээр нь F гарч ийн гэж. Хүүхэд. Ийм хүүхэд манай ангид олон байна. 28 хүүхэдтэй ангийн 20-од нь баг ийм болж ийн гэж. Одооны хүүхэдтэй ажиллахад хэцүү болчих гэж. 3 хоногийн дараа эцэг эхчүүдтэй лекц хийсэн чинь нэг эцэг тэндээс босч ирээд хэлж байна. Гэхдээ энэ орчин үеийн энэ сургууль, энэ багш нар сургууль хүмүүжүүлэгч энэ боловсролын тогтолцоо гэж ойлгохоо байлаа. Эцэг эхийн хурал хийхээр манай хүүхчиг муу хүүхд байхгүй. Манай хүүхчиг 10-аад хичээл дээр муу гардаг, F гардаг. Манай хүүхчиг сахилгагүй хичээл хийдэггүй хүүхд байхгүй. Гэтэл хүүхэд гэртээ харахаараа өдөржин шүнжин бойл гэтэл дээр интернетэд ороод мэдээлэл олж уншаад үзээд тэр бидний мэдэхгүй далд ертөнц энерги тэр янз бүрийн индиго соёл иргэншлийн тухай ингээд янз бүрийн бидний мэдэхгүй юм асуугаад байгаа. Тэгэл хичээл дээр ирээд багштай нь уулзахаар багш нь хамаг муугаар нь дуудаад байгаа. Тэгээд би хэлжсэн. Орчин үеийн индиго голцоо ноёлчихсон
шин танин мэдхүйтэй, оюун санааны асар өндөр потенциалтай эндэгөө хүүхдүүдийн танин мэдхийн хэрэгцээг хуучны хэвшмэл болчихсон боловсролын тогтолцоо хүчээр бүгдийг ижилхэн сургадаг энэ тогтолцоо хангаж чадхаа байсны нэг илрэл юм. Багш нар чинийг ойлгохоо байсан, эцэг эхчүүч ойлгохоо байсан, хүүгэж ойлгохоо байсан. Тэгээ хүүхэд өөрийнхөө зоргоор тэр нэт рүү ороод ямар ч багшгүйгээр, ямар ч эцэг эхийн шаардлагагүйгээр нэт рүү ороод хэдэн цагаар суугаад хэрэгтэй мэдээлэл олж аваад уншаад ингэ явж. Одоо намайг энэ тэнд явхад найз нөхдийн минь хүүхдүүдээс ихсүүлээд дандаа энэ даалт ертөнц, энэ орчлын ертөнцийн үүсэл бүтэц, хүний үүсэл бүтэц маш нарийн юмыг асууж байна хүүхдүүд. Багталтгүй асууж байна. Ямар их өндөр мэдээлэлтэй болчихсон юм. Хүүхдийн танин мэдгүй ингээд өөрчлөгдсөн шин шатанд гараад ирсэн хүүхдүүд шал өөр юмыг мэдхийг танин мэдхийг хүсээд байхад өнөөдрийн манай энэ сургалтын тогтолцоо, энэ боловсролын агуулга энэ шаардлагыг хангаж чадахгүй болсон үеэ өнгөрөөцсөн л байгаа. Тэгэхээр энэ сургалтын тогтолцоо ч үеэ өнгөрөөцсөн. Нөгөө хүн болгоны мэдүүл зохихгүй нэг жороор өгөгддөг биш, тэр хүний онцлог тохирсон өөр жороор өгөгддөг энэ тогтолцоо байхгүй болсон. Тэгвэл монголчууд эний чинь зүгээр л гэр бүлийнхээ амьдрал дээр хийцэн байгаа ш. Зүгээр л ээж аав нь тэрийг өгчдөг байсан байгаа ш. Бүх ээж аав багш сургуу хүмүүжүүлэгч. Нар яагаад ингэж байгаа аваа. Эн чи ингээд. Сар яагаад ингэж байгаа. Сар ингэхээрээ тал болдог, ингэхээрээ бүтэн болдог. Энэ мичтийн 6 ангилаа яагаад ингэж байгаа. Энэ суургарыг яагаад энд манддаг хавар. Яагаад намар энд манддаг. Асуухт нь ингэдэг. Өнөөдөр тэгж хэлдэг эцэг байна уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр тэр хүүхдийг хүмүүжүүлэх, мэдлэгжүүлэх, боловсруулах асуудлыг монголчууд гэр дотроо л шийдчихсэн. Одоо тэгвэл өнөөдөр яасан? Өглөө бүгд гараад нэг тийш явчихна. Орой цуглаад орж ирээд нэг өрөөнд ороо суучна. Эцэг их үр хүүхдийн хооронд ямар ч амьд холбоо байхгүй. Ямар ч ойлголцол байхгүй. Тэрийг их боловсон ёс гинэ. Хамгийн боловсон бос ёс. Гэр бүл болж өрхүүл болж нэг тогоон дотор нэг ам болж оршиж байгаа улсууд чинь яагаараа талд ороо суучдгийг. Тэгээд нөгөө хүүхдүүд нь сайн сайхан болж байгаа нь хаана байгаа. Бүгд сэтгэлгээний 4 ханны дунд хашигдсан. Амьдрал нь 4 ханны дунд хашигдсан. Үйлдэл хөдөлгөөн нь 4 ханны дунд хашигдсан. Нэг л ийм торонд орсон болжмор шиг амьтд болцсон байна шүү дээ. Тэгээд чөлөөтэй сэтгэж чадхаа байсан. Чөлөөтэй хийж бүтээж чадхаа байсан. Тэгээд 4 ханны дунд хашигдсан хүн чи яадаг юм? Бордож байгаа гахаа шиг унтахаас өөр яадаг. Тэгэл унтаал гахаас өөр идэл унтаад гахаас яадаг. Ийм л юм болж штэ. Тэгэхээр гэр бүл гэдэг чинь ийм нарийн тогтолцоо явж идэг цаана. Өнөөдөр Солонгос, Япон гэдэг улсын залуу хүүгүүд бол өсвөр насны хүүгүүд бол яг эмэгтэй хүүхчиг болж байна гэж. Энэ одоо асуудал болгоод бүр Японд төв хэвлэлүүдээр тавиад эхэлсэн. NHK-гийн мэдээгээр яриад байгаа та нар сонсож байгаа. Яасан гэхээр эцэг нь харагддаг. Өглөө унтчихт нь эцэг ажилд явдаг. Шөнө унтчихт нэрдэг, эцэг байхгүй. Нөгөө хүүхдийн хүмүүжилд нөгөө эцгийн үлгэрл нь дуурайж сургадаг нөгөө юу байхгүй. Тэгэхээр зөвхөн эхийн нөлөөнд дор хүмүүжиж байгаа хүүхч нь яадаг юм? Эмэгтэйлэг болт юм. Одоо энэ манад ч яг адилхан. Гудамжинд явж хахад бигнээ сугталцсан яваа хүүгүүд харагдах. Юм бол очоод ирж баймчаа нэгийгээ тэврээд авах юм. Тэгээд дуурч байгаа нь гэж яг охин шиг. Тэгээ хов яриад. Тэгээд тэр тэр царай зүс харахаар зэрэг ерөөсөө эрэгтэй чанар алга. Яасан? Хүнийг эрэгтэй чанарыг эрчимжүүлж яадаг эрдэс гэдэг бодисыг баг хэрэгэлдэг болсон. Давс хэрэглэхгүй л гээл одоо монголчууд чинь. Бөөрөнд муу гээд. Гэхдээ монголчууд давсыг хэрэглэж ил байсан. Давс хэрэглэснээрээ давсны найрлагандах эдэмхийн наатар чинь судасны ханд байгаа холестериныг юу ч хүү цэвэрлдэг байсан. Ингээд тархи судасны зүрхний ямар ч өвчнгүй байсан монголчууд. Гэтэл өнөөдөр яасан? Тэгээд байнга арт сүү цагаагаа ууснараа бөөрнийхөө судсыг цэвэрлждэг, бөөрн цэвэр байдаг байсан. Тэгээ өнөөдөр баруун нэг дуурайгаад давс итгэхгүйгээд тэгсэн чинь нөгөө хүүгүүдийнх нь цус энэ гормонд эрдэс бодис багассан. Эрдэс бодис багаснаас болоод эмэгтэй чанартай болж эхэлж байна. Хухай цайж эхэлж байна. Хүч чадалд орооч эхэлж байна. Одоо сүүлийн үед халуун цай ууж чаддаг хүүгүүд охид ховордож байна. Юу хэлж байгаа юм чинь? Яг энэ мэдээлүүд чинь чиний ген хоромсонд шилжэл тэр чинь чиний үр хүүхдэд бичигдэнэ. Ингэхээр нөгөө Монгол удам алдагдаад байгаа чинь энэ. За тэгээ ярих юм бол хойшоогоо зөндөө юм байж байгаа.
Яг тэрнтэй адилхан Япон солонгосын хүүхдүүд эцэг эхцэг нь харагддаггүй учраас эхийн нөлөө их байдаг учраас одоо яг эхийгээ дагаад ийм эмэгтэй чанартай болж байна гэж. Энэ нь асуудал болоод тавигдаад байна. Тэгвэл хүүхдийн хүмүүжилд эцгийн нөлөө, эхийн нөлөө гэдэг юм чинь асар их байдаг баг. Ер нь бол үр хүүхэд эцэг эхийн хооронд бол 3 төрлийн холбоо байдаг гэж байгаа. Монголчууд тогтоосон байдаг. Нэгдүгээрт сүн холбоо, хүн холбоо, хоёрдугаарт сүн холбоо, гуравдугаарт энерги холбоо гэж. Амьдралын явцад хүн холбоонд тасраад үлдэнэ. Сүн холбоонд тасраад үлдэнэ. Ганцхан холбоо бат бэх мөнх үлддэг нь энерги холбоо. Тэгээд монголчууд хэлж шít. Үгтэл үр харам гэж үг байдаг бол үгсэн хойно үр харам байдаг юм гэж. Тэгэхээр чи тэр хүнтэй эцэг их үр хүүхдтэй холбоотой болсон бол үгсэн ч бай, салсан ч бай, хаач байсан, яаж ч байсан хэдэн зуун мянган хэдэн сая жил өнгөрсөн ч та нарын хооронд эцэг их үр хүүхдийн холбоо чинь тэр далд ертөнцч л үргэлжилдэг юм байна. Энэ ил ертөнц далд ертөнц хоёрт байхад ч хооронд нь үргэлжилж байдаг. Тэгээд энэ монгол ирчүүд ирээд он нийгэм задарч юм эмх цэгцгөө болоход олон монгол ирчүүд өвгөнтийн хүндэд гарсан. Яасан гэж судлаад үзсэн чинь өвөг дээдс энийг бичээд үлдээсэн баг. Энэ эр хүн гэдэг бол би ярьж байсан та нарт. Эр хүн гэдэг бол гэрийнхэн хойморт зүүн хойтлоо авч суудаг. Ер нь бол монголчууд хой зүгийг хар зүг гэж хэлдэг. Хар зүг гэж юу яагаад хэлдэг гэхээр дэлхийн сорон зоорны урсгал хойноос урагшаа явдаг. Энэ урсгалаар дэлхий дээрх бүх муу энерги мэдээлэл цэвэрлэгдэж идэг. Тийм учраас сорон зоорны төрлөгээр хойноос муу юм орж ирдэг. Тийм учраас хой зүгийг хар зүг гэдэг. Хой зүгээ дотор нь хоёр хуваана. Баруун хой зүгийг хар зүг гэдэг, зүүн хой зүгийг харагчин зүг гэдэг. Хар зүгт нь шүтэнэ тавьж шүтэнээрээ баруун хой зүгээс орж ирэх муу юмыг хаадаг. Зүүн хой зүгт нь эр хүн гэр орон хайны жил үр хүүхдээ муу юмнаас хааж суудаг баг. Тийм учраас Монгол гэрийн зүүн хойтлын хоймор эр хүний хоймор байдаг. Тэгвэл эр хүн энэ хань ижил үр хүүхэд гэр орноо муу юмнаас хамгаалдаг үүргээ үгсэн ч вэ, амьд ч вэ, өвгөнтөд очисон ч вэ, очоогүй ч вэ гүйцэтгэж идэг юм байна. Тэгээд тэр гэр оронд бүр нүсэр амир, бүр ийм аюултай юм ирэх үед бол эр хүн өөрөө золионд гараад тэр хар юмыг үүрээд өвгөнтөд очиод гудамжинд гардаг юм байна. Тэгээд нөгөө дарь базар захиагаа ариунаад өгч замын төөрүүлчихэд өгч явуулчихад өөрөө замын төөрүүлээд чулуу хөөлөгдөхтэй адилхан. Эр хүн тэр гэр бүл дээрх бүх амар хатуу хар юмыг үүрээд өвгөнтөд гарч өөрөө золионд гардаг. Ард нь хань ижил үр хүүхэд гэр орон эмхтэй цэгцтэй байдаг. Энэ бас нэг үр хэсэг нь явдаг юм байна ийм. Арчаагүй бүр архин толгоогоо мэдүүлээ гарч байгаа хэсэг байхад цаад амьдралынхан бидний нүдэнд харагдахгүй нөгөө эзотерик буюу далд чанараар тэгж гарч идэг хүмүүс бас байдаг юм байна. Тийм учраас эрэгтэй хүнийг байнга засчих хэрэгтэй болдог. Байнга засчих хэрэгтэй болдог. Засах нэг л арга нь эрэгтэй хүн гэдэг чинь нөгөө гал чанартай. Цул энерги, хүч чадал. Нөгөө гадаа гарч бүхнийг гүйцэтгэдэг, гал усан дундуур ордог, сайн муутаа нүүр халц тулдаг, сайн муугийн дундуур өөрөө гимтэн бохиртон, зодуулан, нүдүүлэн, элдвээр хараалган, ёроолгон явдаг. Ингээд гэрлэн биеийн гимтээд сэтгэл санаа нь унаад ороод ирэхэд сайхан гэрийг гийгүүлэгч эмэгтэй, гэрийг гийгүүлэгч сайхан эмэгтэй хүлээж аваад тэгээ гэрийнхээ хойморт зал суулгаад цайныхаа дээжийг өгөөд ингээд ирэхээр эр хүний сэтгэл засраад ирдэг юм байна. Сэтгэл засархаар зэрэг дотоод энерги бие сүнсэн бие засардаг юм байна. Дотоод энерги бие засраад ирэхээр гадаад авуураа засардаг юм байна. Ингээд заслын арга явж байгаа шүү дээ. Дандаа заслын арга. Өглөө хань ижлээ босоод ирэхэд нэмэгтэй нь цайгаа чанчгаад тэнгэр хангаа үг дээдстэй өргөчхөд тэгээд дараагийнхаа дээжийг хандаа барьдаг. Энэ чинь өглөө босоод явахад нь өнөөдөр сайн муу юмтай учирнаа гэр орныхоо өмнөөс миний хань. Сайн муу юмтай учрахад нь сэтгэлийн засаад гаргаж байна шүү дээ. Энэ ч дандаа засхан ухаан явж байна. Хатан ухаан явж байна. Тэгвэл өнөөдөр хатан ухаан ингэж ажиллахаа байсан. Ер нь ирчүүд гэрээсээ дайжаад байгаа. Ирчүүд гудамжинд гараад байгаа. Үр хүүхэд хүмүүжлгүй болоод байгаа. Гол шалтгаан өрх гэр дотор, улс гэр дотор бодлого байхгүй буюу хатан ухаан ажиллахгүй болсонтой шууд холбоотой. Чухамгүй энийг чинь бүгдийг боловсруулдаг байсан учраас тэр хаан ухаан ирчүүд чинь хатан ухааны төлөө дан хийхээс буцдаггүй байсан.
Хатан ухаан өөрөө бодлогоо зөв боловсруулж чадах юм бол хаан ухаан байранда, хүүхэд ухаан байранда, хатан ухаан өөрөө байранда гэр бүлд ямар ч асуудалгүй бүх юм цэгцтэй. Бүх юм зохион байгуулалттай, бүх юм дэгтэй журамтай, бүх юм байдаг тэр бай. Хатан ухаан байхгүй болсон учраас нөгөө бодлого нь ажиллахгүй байгаа учраас яах юм? Эр хүн бодлогогүй гүйцэтгэл яах юм? Хүч тарамдал дуусна шүү дээ. Өнөөдөр Монголын байдал ийм л болчиход байж. Тэгэхээр гэр бүлийн дотор хаан хатан хоёр ухааны зөв шүтэн барилдад зөв хослох энэ чанар үр хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөгөө үзүүлж идэв. Тийм учраас энд хэлж шүү дээ. Энэ хүүхдийг хүмүүжүүлэхэд тийм ээ. Хэдэн зарчим байж байгаа. 9 шинж байж байгаа. Ерөөсөө монголчууд энэ шинжүүдэд дандаа 3-9-оор тоолж байна. Хүүхдийг хүмүүжүүлэхэд амттнаар сатахгүй байх гэж байна. Хоёрдугаарт нь тансаг бомбуулахгүй байх. Гуравдугаарт нь өнгөнд шунуулахгүй байх. Бид нар одоо энэний эсрэг. Та нар одоо энийг би тайлбарлаад авах шаардлага байхгүй. Гашууныг амсахгүй байх гэж. Тэгэхээр одоо 3 4 дугаар анги хүүхдээс ихсүүлэл тамхи татаал архиугаал эхэлж байгаа юм. Номонд хичээнгүй болгох гэж. Номноос жинхэнэ толгоогоо бариад дайждаг. Нойрон сэргэг болох. Бүтэн 12 цаг өвшөөч унтчаал нүдэнд нь өлбөс сэлгнэл өвшөөгөл амаа ангаагаад босч ирдэг. Улайг үзүүлэхгүй байх. Эцэг их нь үнтэй буу аваад том хурдтай жип унаад тэгээ амьтны амьд тасалж кайф аваад юу тэр өөр хүүхдэд улайг үзүүлэхгүй байх гэхэл улайгаар бараг дагуулan сургаж байгаа юм шүү дээ. Уур цохолгүй сургах. Уужим хүлээстэй байх. Энэ өөр хүүхдийн хүмүүжүүлдэг энэ 9 зарчим өнөөдөр байхгүй болсон. Амттнаар цатахгүй, тансаг думбуулахгүй, өнгөнд шунахгүй, гашууныг амсахгүй, номонд хичээнгүй, нойрон сэргэг, улайг үзүүлэхгүй, уур цухалгүй, уужим хүлээцтэй гэж. Энэ зарчим байхгүй. Одоо та нар бол надаар хэлүүлэхээр мэдж байгаа. Тэгээд хүүхдийг ингэж хүмүүжүүлэхийн тулд эцэг их хоёр хүүхдийн өмнө үлгэрлэн дуурайлдаг, харуулдаг, үзүүлдэг бас зарчимтай байсан. Тухайлх юм бол эр хүний 10 эрдэм гэж юу байсан гэж. Эр хүний 10 эрдэм. Нөгөө удамшил зохистой эрдэм ухаануудад боловсрчээж эр болно гэдэг чи одоо энэ 10 ухааныг хэлж байгаа. Нойрон сэргэг, номонд мэргэн, үнэнд баясалтай гэж. Одоо манад бол худлаад баясалтай шүү дээ. Үгэнд цэцэн, дайнд баатар, далайд усч, хуйланд шудраг, хорминд цовоо, дээдэд зусургүй, доодод хайлтай гэж. Бүгд эсрэгээрээ бийтэлсэн. Тэгэхээр яаж эр хүн байх юм? Тэгээ Монголд нөгөө эрэгтэй хүн олон ч эр хүн олдохгүй болсон гэдэг чинь шүү дээ. Гайгүй сэхэлэг эмэгтэйчүүд хань олдохгүй байна оо яршиг нөмөө гудамжны агчинтай суучвал яршиг гэдэг байгаа чинь тэрийг л хэлээд байгаа шүү. За бүр эрхэм сайн эр хүний 9 шинж эрдэм гэж бас байна. Энэ зүгээр эр хүн гэдэг бол энэ. Бүр эрхэм сайн эр хүний 9 эрдэм гэж бас байна. Бусдын зовлонг эргцүүлж буруу төслүүгээр үл явах. Болт хүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх гэж байгаа. Гуравдах нь болт хүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх. За дараагийнх нь бодох, шинжих, бодлого ухааныг наривчлах гэж байгаа. Бодох, шинжих, бодлого ухааныг наривчлах. Буцах, булгахыг өхөвч үл үйлдэх гэж байгаа. Одоо бол нөгөө манайхны юу гэдэг лээ? Холигчлаа гэдэг чи одоо энэ буцах булгиж байгааг шинж шүү дээ. Бузар ужтад согтууран үл живэх гэж байгаа. Бузар ужтад согтууран үл живэх. Бусдын эдэд ховдоглон үл горилох. Бусдын эдэд ховдоглон үл горилох. Бурууга өчиж ичих эмээхийг мэдэх. Бурууга өчиж ичих эмээхийг мэдэх. Бусдыг засахад зориг үл шантрах гэж. Нөгөө засахын эрдэм ухаан ч орж ирж байгаа.
бусдыг засахуйд зориг үл шантрах гэж. Тэгтэл өнөөдөр байхгүй хуйлгах, дээрэмдэх, тонох, авах, ялангуяа энэ дээд түвшинд ажиллаж байгаа боовлохоо нарын хувьд бол үгүй энэ шалгуураар аваад үзэхээр Монголд эр хүн байна уу тамина. За нөгөө талд нь эм хүн яг адилхан бас. Эм хүн ямар байх юм бэ гэсэн чинь за би эм хүнээс өмнө энэ эцэг хүний цээрлэх зүйлүүдийг хэлээд өгчээ. Эцэг хүний цээрлэх зүйлүүд байгаа. Бор дарсанд үл шунах. Болчмгүй үгэнд үл автах. Болохгүй хэргийг үл сэдэх. Богд Чингисийн сургаалд үл тэрслэх. Үр хүүхдээ үл хараах. Үнэнч ханаа үл гомдоох. Үйлийн хэцүүгээс үл шантрах. Өмсгийн өнгөнд үл автах гэж байгаа. Манайх бол одоо бүгд эсэргээрээ. Тэнийг бол та нар надаар хэлэлт хүнэж байгаа. Тэгэхээр энэ эр хүн ямар байх ёстой юм, бүр эрхэм сайн эр хүн ямар байх ёстой, эр хүнд цээрлэх зүйлүүд гээд ийм хэм хэмжээнүүд нь тогтоод өгсөн байсан учраас энийг чинь эр хүн болгон мэддэг учраас энийг амьдрал ахуйда хичээгээл явчихад л энэ өөрөө хүүхдээ хүмүүжүүлж байгаа бодит арга байжсэн байна. За тэгвэл одоо энд юу байгаа? Энэ их хүнийхийг олох гээд эцэг хүний цэрлэх. За их хүний 9 эрдэм гэж. Ер нь бол эмэгтэй хүнийг бол эзэмшил зохиох энэ 9 эрдмийг эзэмшсэн хэмжээгээр нь 3 түвшинд хувааж исэн байдаг. Энэ эрдэм 9 эрдмийг эрдэмт хамгийн доод түвшинд боловсрсан эмэгтэйг бол авгаа гэж хэлж исэн байдаг. Тэгээ энэ нь бол тухайн эр хүнд бол хань ижил түшиг тулгуур биш харин гай болсон гэдэг санааг илэрхийлдэг. Энэ 9 эрдэм дундаж түвшинд боловсрсан эмэгтэйг бол эхнэр гэж хэлдэг. Эхнэр гэдэг бол тэр эр хүнд их хүн үр хүүхдээ яаж хайрлж халамжилдаг вэ? Яг тэр шиг тэр эр хүнийг их шиг л хайрладаг, халамжилдаг гэсэн утга. За энэ 9 эрдэмт хамгийн дээд түвшинд боловсрсан эмэгтэйг бол гэргий буюу гэрийг гийгүүлэгч гэж хэлдэг. За энэ гэргий бол эр хүнтэй эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэл, бодлого алив бүхнээрээ яг тэгш сайхан хосолж чаддаг. Эр хүн түшиг тулгуур болж чаддаг эмэгтэйг гэргий гэж хэлж байгаа. За тэр нь энэ эмэгтэйчүүдэд сонирн байх. Өнгөн цэвэр, үейлэн дуран, үрд инрэлтэй, үргэлж цэмцгэр, хандаа түшиг. Тэгээ энэ хандаа түшиг болж байгаа болохоос хайр нь халамж нь одоо адгийн шаар нь байх ёсгүй гэдэг санаа хэлж. Хадамдаа илэгтэй. Одоо бол хадам бэрийн хооронд асуудал, хадам хүргэний хооронд асуудал гэдэг бол Монголд бол бас толгой өвдөж байгаа хүчний нэг шин. Найранд дуутай. Настанд ёроолтой. Нартад буянтай байх болно гэж. Гэтэл одоо ийм хүнд байх хэвээр энэ шинжүүчин байхгүй болчихоор юу настанд буян ёроолтой, нартад буянтай гэвэл харин нартад баг хорлолтой шах болчиход байна шүү дээ. Тэгээд өлөгчин ямар юм ерөөсөө дуудуулахгүй болгонороо дуудуулж дуусч байгаа байхгүй юу нөгөө гэргий гэж хаад. Тэгээ нөгөө ирчүүд нь бүр манай юм л бол авгаал гэж яддаг. Гайгүй нэг нь эхнэр л гэж яддаг. Гэргий гэдэг ойлголт байхгүй болчихсон. За ийм байх юм. Тэгэхээр зэрэг ийм эрдэм ухаануудаар ингээд эцэг их хоёр үр хүүхдээ зөв залгамжлаад зөв хүмүүжүүлээд зөв өөрсдөө үлгэрлэн дагуулад ирэхээр хүүхэд бол шал өөр хүн болд юм байна. Тэгэхээр эрхэм сайн энэ хүүгийн ёс гэж байна. Одоо та нар хүүгээ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг юм дээр за тэгвэл энэ хүү ямар байх ёстой юм гэхээр эцгийн сургаалаар явагч гэж байгаа.
Тэр хойно очиод Чингис хааны гэгэрлийн номлын лекцрүүд ороод ирэхээр 7 дээд өвгдээцийнхээ эрдэм ухаанд суралцах гэдэг юм орж ирж байгаа. Тэрэн дээр энэ маш тодорхой тайлбарлагдана. Эцгийн сургаалаар явагч. Одоо бол аавыгаа зандраад, ээжигээ зандраад чиний мэдэх гэж юу байдгийг чиний үетэй бидний үе адилгүй. Тэгвэл үе адилгүй болсон ч гэсэн амьдралын мөн чанар хിവэрэл байдаг учраас эцэг эхийн үг шиг хэрэгтэй юм байдаггүй. За эрдэм бэлэг сурахад дуртай байх ёстой гэж. Энэрх ухаантай байх ёстой гэж. Ах дүүгийн хиндэж аятаа байх ёстой гэж. Ямар ч хүнд одоо зарсан ялгуун байх ёстой гэж. Их энэрэнгүй тийм хүндлэлтэй байх ёстой гэсэн. Айл зам нь дөлгөн, номхон уургүй шудраг байх ёстой гэж. Алиа наадангүйгээр үл явагч байх ёстой гэж. Заавал хүний амьдралд хөгжөө наадан байх ёстой гэсэн санаа. Гүлийг бол дүмбигээ дэвэл эн чинь юу болох вэ гэсэн санаа. Алиа наадангүйгээр үл явагч. Арга санаанд цэцэн сайн байх ёстой гэж. Арга санаанд цэцэн сайн байх ёстой гэж. Аж төрөхөд маш зүтгэлтэй байх ёстой гэж. Аж төрөхөд маш зүтгэлтэй байх ёстой. Ашид бүтэмжтэй сайн хүү байх ёстой гэж. Бүх талаараа бүтэж явсан. Тэгтэл эсрэгээр нь эгэл муу хүү гэж хэнийг хэлэх вэ гэж. Эгэл муу хүү гэж хэнийг хэлэх вэ гэсэн эцгийн сургаалыг үл сонсогч тэнэг бөгөөд хэдэр гэж байгаа. Одоо бид нар чи сая миний хэлдэг тэр эцэг эхийнхээ өдөөс хэдэрлээд идэх чинь эгэл муу хүүгийн л шинж юм байна шүү дээ. Эцгийн сургаалыг үл сонсогч тэнэг бөгөөд хэдэр эд малаа нуун худалддаг гэж. Одоо эцэг эхийнхээ хураас нь 5 цаасыг хулгайлж аваад байхгүй ард нь орон гэрээ нухаж үнтэй цайтай юм аваад яваад машин унааг нь аваад тэнэл арх дараас зугаа цэнгэл өрөө дуусч байгаа залуучууд өчнөл биш шүү дээ. Одоо энэ гадны орнуудад хамгийн өндөр зэрэглэлийн буудал баард хэн тансаглаж яах гэсэн Монголын баячуудын хүүхдүүд тансаглаж. Хамгийн үнэтэй машин хэн унж яах гэсэн гадаадд Монголын баячуудын хүүхдүүд унж байна. Яахын төрийг идчихэж олж авсан хэдэн төгрөгийг хүүхдүүд нь гараа угааж явна тэр ихгүй. Тэгэхэд эгэл борчуудын хүүхдэд тавныгийн талх олдохгүй юу гэдэг асуудал яригдчихэж шин. За адгийн муу хүүгийн шинж юу юм бэ гэж. Адгийн муу хүүгийн шинж юу гэж. Алиа болоод эрх тангих гэж байгаа. Алиа болоод эрх тангих. Алиа гэдгийг нөгөө хөгжөө нарганаар бити андуураараа. Хөгжөө нарган хитрээд ирэхээр алиа болдог. Тэгээ тийм хүнийг монголчууд алиа салвдаг гэдэг шин. Алиа болоод эрх тангих. Ахас ихсийг хараагч. Ажилд үл хөдлөх. Ийм 3 шинжээр энэ адгийн муу хүүд. Тэгтэл бас асар муу хүү гэж бас байна. Бас байна. Гэхдээ ингэж л эренбэлж тогтоож өгсөн учраас энэ шалгууруудыг хангаж яах нүггүй юу гэдгээр нь хүүхдийн хүмүүжлэг хэмжиждэг байсан. Тэгтэл одоогийн боловсролын тогтолцоон дотор сургууль хүмүүжүүлэгч хүнээс очиод хүүхдийнхээ анги удирдсан багшаас очиод за миний хүү ямар шүү хүмүүжлэлтэй байна, ямар шүү хүү байна гэхэд ингэж хэлж ялгаж өгөх багш олдохгүй. Тэгэхээр бид нар энийг л мэдчих миний хүүхд аль төвшөнд явж байгаа гэдгийг л харчих нь биш. Ийм амархан байсан. Асар муу хүүг нь хэмбэ гэсэн чинь аягандх идээгээ чамалдаг гинэ. Бүр арчиг алцаагүй шүү дээ. Аягандх идээгээ чамалдаг. Айлын идээнд гүйгч гинэ. Энийг эднийхээр орвол мах чанж байгаа бол тэднийхээр орвол бууз хийж байгаа болов гэх үгээд яхах нь шүү дээ. Алив хов өгсийг зөөгч гэж байна. Хов ярьдаг гэсэн үг. Өнөөдрийн хүүгүүд ихэнх нь хов яриад байгаа шүү дээ. Бөөр бөөгнөрөө суудсан хов яриад байгаа шүү дээ. За тэгвэл нөгөө талд нь эрхэм сайн охины ёс гэж юу байх вэ гэж. Нөгөө гэргээ болох эмэгтэй, хатан ухаан болох эмэгтэйгийн ёс гэж юу байдгийг гэсэн чинь. За би жаахан төрөвчлээ. Сайн сайхан гоо зүстэй байх ёстой гэж. Сайн сайхан гоо зүстэй байх ёстой. Санаа сэтгэл нь номхон дөлгөөн байх ёстой гэж. Сарвал ухаантай байх ёстой гэж. Эхийн сургаалаар явж байх ёстой гэж. Эгч дүүдээ итэй байх ёстой гэж. Эсгэх хоёход уран байх ёстой гэж. Алиа наадангууд дургүй байх ёстой гэж. Ахуу биеэ хичээн хадгалаад гэж байна. Ариун бай гэсэн үг. Хүүсээ гаргаад
хамаг юмаа хөхтөлнгээ гаргах чадгүйгээд ирчүүдийн өмнөр мөксөн шидлээгүйгээд гэсэн үг биш гэж байна. Ахас ихсийг зэргээр хүндлэгч бай гэж байгаа. Бүгдийг ялгалгүй хүндэлдэг бай гэж. Уур хилэнгүй айл сайтай бай гэж. Эрхэм сайн охины ёс юу байна вэ гэдгийг энүүгээр нь харах нь байна. За асар муу охин гэж ямар охин байх вэ гэж. Ааш зам муу. Асар их ууртай. Ажид эцэг их сургуул уурладаг. Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч. Алаа наадангууд маш баясагч гэж. Одоо манай охтууд чинь нэг найз бандтай болохоор зэрэг хөгжилтэй хөөгдөл байвал гэдэг болсон байна шүү дээ. Энэ чинь энэ алаа наадангууд дуртай тэгтэл төрөөнийхтэр та нар анзаарсан бах. Эр хүнийхтэр алаа наадангуугаар үл явууч гэж байгаа. Эр хүнд алаа наадангуу чанар байх ёстой юм байна. Энэ хүнд аль болох тэр юм нь бага байх ёстой юм байна. Тэгтэл одоо охтууд чинь дарваатлын нэгээл нөгөө арцганж байгаа хэдэн хүүгүүдээ бүр ингээл эмэгтэй хүний энэ алаа наадангууд юу ч энэ одоо дургу энийг хязгаарладаг чанар бол эрэгтэй хүний тэр онгорхон хөөргөн зангийг бас тогтоож өгдөг. Тэгээ энийг бол ингээ мөр өөрөөр нь задлаад ярих юм бол их юм болдог учраас би энийг товчхон ингээд ойлгомжтой гэж үзээд орхичод байгаа. Айл хэсэгч самуун садар явдалтай гэж. Охид садралвал төр садрална гэж охтууд нь садралцсан учраас манай төр садралаад өнөөдөр ямар янзтай байгааг та нар харж байгаа. Үйл хийхэд дургүй. Үг хов хэлэхэд дуртай. Ашиггүй шалиг хилцдэг. Үйл нь бүтгэхтэй муу. Айд ичхийг үл мэддэг гэж. Тэгэхээр зэрэг хөвгүүдэд бол тэр эцэг хүний, эр хүний, эрхэм сайн эр хүний зарчмууд та нарт хамаатай. Одоо тэрний төлөө өөрийгөө бэлтгэх ёстой. Тэгдэж таны энэ бүх мэдээлэл чинь яс цуснд чинь тарих толгойд чинь шингэж, үр хүүхэд чинь шингэж очино. Тэгжээж танаа удам сайн явна гэсэн үг. Охтуудад бол энэ сайн охины муу, асар муу охины шинжээс гадна нөгөө эхийн эмэгтэй хүний тэр гэргээ болдог хүний шиг чанарууд бас хэрэгтэй гэсэн утгатай юм байна. За тэгээд эцэст нь бол Монгол хүн гэж хэмбэ гэж. Монгол эцэг гэхээс төрж байгаа, Монгол гэр бүлд өсч хүмүүжж байгаа Монгол хүнд одоо ямар зан чанар байх ёстой юм бэ? За Үнэн бат журмыг үргэлж хичээж явах гэж байгаа. Би нөгөө хэлдэг шүү дээ. Монголчууд мөнх тэнгэрийн хүчийг оюуныхаа потенциалыг өндөр хэмжээнд ашигласан эрдэм мэдлэгтэй байснараа хүртдэг байсан юм биш. Хам юуны өмнө үнэн шудраг байснараа хүртдэг байсан гэж. Тэгээ ийм учраас Монгол хүнд байх хамгийн нэгдүгээр юу нь Үнэн бат журмыг үргэлж хичээж явах гэж байна. Хоёрт нь өвөг дээдсийн сургаалыг санал сэрж явах гэж байна. Анзаарсан бол түрүүний лекцэн дээр зөв боловсон нь юу вэ гэсэн өвөг дээдсийн эрдэм ухаанд боловсрох гэж. Өөрийнхөө таны мэдхэн таван эрдэм ухаанд боловсрох гэдэг. Их дэлхийгээ сайн сайхан байлгах, сэндийчихгүй онгочихгүй байх гэд зөв боловснуудыг тогтоосон. Тэгвэл энд дахиад гарч ирж байгаа. Өвөг дээдсийн сургаалыг санал сэрж явах гэж. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах. Бусдын ачийг хариулж явах гэсэн үг. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах. Одоогийн хүмүүс хүнээс авахыг л боддог. Өхийг хизээч боддог. Тэгтэл өвгдөөс өх авахын ухаан, өх гээхийн ухаан гэдгээр юу хэлсэн хэр аливаа сав хэмжээтэй байдаг. Таны эд мөнгөний сав, таны буян гişгийн сав хэмжээтэй байгаа. Тэр дүүрчих юм бол дээрээс нь мянган ч юм хийгээл халиал асгаад байна. Юм болж тань тогтох. Тэгэхээр тэр гаднаас орж ирж байгаа юмыг тэр савндаа хийж тогтоохын тулд өмнөх байгаагаа дундал гэж байгаа. Дундалахын тулд бусдыг ундаал цайл, бусдад буян болгож өг гэж байгаа. Тэгээ өнөөдрийн дэлхийн алдартай тэр бомтонгууд чинь орлогынхаа 10%-ийг буян зориулаад байна шүү дээ. Гэтэл зориулсан 10%-ийнх нь орлого эргээд 100% болоод орж ирээд байна. Тэгэхээр эн чинь буян үйлдэж бусдын төлөө зарцуулж тэнд орон зай үүсгэснээр дараагийн юм нь аривжиж орж ирдэг энэ тогтолцоо байдаг. Гэтэл одоогийн улсууд болохоор ерөөсөө 5 урууныхаа салаагаар тусал ус унахгүй мөртөө бусдаас аваад авахыг л хүсэж байгаа. Тэгэхээр энэ сэтгэлгээг хай гэсэн үг. Үргэлж мэрэгэн номыг тогтоон тунгааж явах. Үргэлж мэрэгэн номыг тогтоон тунгааж явах гэж.
Үгээгүй дор дардыг өргөн тэнхрүүлж явах гэж. Ийм одоо төгс монголчууд 6-гийн тог төгстөө гэдэг. Ийм 6 төгс чанараар монгол хүн бүрддэг. Орос хүнээс, хятад хүнээс, Америк хүнээс ялгаатай энэ бол. За тэгээд цаашлах юм бол гэр бүлийн дотор одоо хамгийн сүүлд нь эхнэр нөхөр хоёрын харилцан хүлээх үүрэг нь юу байдгийг бэгдэг хүртэл заагаад өгсөн байж. Маш энгийн одоо манайхан бол хичнээн том шинжлэх ухааны ойлгохдохгүй хэл өгүүлбэр үгийг хэрэгжилж ямар хэцүү юм ярих вэ? Тэгэд хэдхэн мөрөн дотор багтаагаал хэлээд өгсөн. Гадаах ажлыг эрен мэднэ. Гарах орохыг эмэн мэднэ. Саадаг номыг эрен мэднэ. Сайр савыг эмэн мэднэ. Аян жинг аав нь мэднэ. Айл аашиг ээж нь мэднэ. Ардаг догшныг аав нь мэднэ. Авах гэхийг ээж нь мэднэ гэж. За эхний дөрвч яах вэ? Ерөнхийдөө гадаах дотоох, гадаахаа ир даадаг, доторхоо им даадаг гэсэн. Аян жинг аав нь мэднэ, айл аашиг нь ээж нь мэднэ гэж. Ардаг догшныг нь аав нь мэднэ, авах гэхийг нь ээж нь мэднэ гэж. Одоо энэ тогтолцоог л гэр бүлд өнөөдөр манай эхнэр нөхөр болсон улсууд чи энийг мэдэхгүй л байгаа байхгүй. Зүгээр монголчууд ийм нэг агуу юм энгийн юм агуу гэж ийм энгийн байдлаар л өр хүүхдээ хүмүүжүүлээд энийг өөрсдөө бүгд тархинд нь байдаг. Тэгээд за би ч н одоо энэ өнөөдөр ингэж архиуж дампуурснараа би энэ аль зарчмын алийг хэмтэж байна. Би чи юу болж байна? За би ойрхон шиг 2 архиучлаа. Одоо болохоо байж байгаа юм биш үү чинь. Нөгөө хүүхдийн өмнө согтуу харагдах гэдгийг монголчууд үздэг байсан баг. Гэтэл өнөөдөр чинь бид чи юу вэ? Хүүхдээ загинж байгаа, дарамтлж байгаа, дурд нь архиугаад агсан тавихыг үзүүлээд биеэрээ хичээлээ заачиж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө тэгж хичээл заачгаад хүүхдээ тийм болохоор зэрэг энэ мө адгийн новш өстой хэнийгээ дуурайсан ингээд өөрөө нэг ариун цагаан амтан үлдчихэд. Тэгэхээр хүүхэд гэдэг бол би дахиад хэлье. Хүүхэд гэдэг бол таны амьд тойл. Таны амьд хуулбар. Та ямар вэ? Хүүхэд яг тийм байна. Та ухаантай мэрэгэн цэцэн удамшил уламжил зохистой эрдэм ухаануудыг хүүхдэд өвлүүлж чадвал хүүхд чинь яг л тийм хүн бол. Та буруу удамшил зохисгүй амьдрал зохисгүй уламжлал зохисгүй эрдэм ухаануудыг өөртөө шингээсэн бол хүүхд чинь яг л тийм байна. Ховдог шунхаа бол ховдог шунхаа л байна. Номхон хөлцөнгүүд бол номхон хөлцөнгүү л байна. Өөртөө итгэлтэй омог бардам бол өөртөө итгэлтэй омог бардам л байна. Тийм учраас өгдөөс юу гэдгүүхээр нөгөө өөрийнх нь удмын өөрөөс нь өөр ааш аран шаттай хүүхдүүдийг энэ манай одонд байхгүй ааштай хог новш. Тэрний учрыг бас би ярьдаг. Тэр бол тэр хойно очиод синергетикийн лекцэн дээр гарч байна. Тэгэхээр ингэж гэр бүл гэдэг юм ингэж нийгэмд өөрийнхөө хүлээсэн бүх үйл ажиллагаа тогтолцоогоо биелүүлж чаддаг. За тэр 3 дахь үүрэг бол гэрээ аж ахуйг эрхлэх гэж байгаа. Гэрээ аж ахуйг эрхлэх гэж байгаа. Тэгээ хэлдэг аливаа хувь хүмч вэ, өрх гэрч вэ, албан байгуулагч вэ, улс оронч вэ? Ахуйгүйгээр явахгүй. Ахуй гэдэг бол тэр улс гэрийн тэр айл өрхийн тэр хувь хүний нэг байшин гэж үзэх юм бол тэрний фундамент нь суурь. Суур хэдий ч нэ сайн тавигдан дээшээ төдий ч нэ олон давхар өргөдөн. Тэгвэл эдийн засаг ахуй байх ёстой. Тэгэхээр зэрэг хүн болгоныг баян чинэлэг өмч хөрөнгөтэй болгоно гिचгээд өнөөдөр капитализм тэр үүргээ биелүүлж чадахгүй. Харин эсрэгээр өмч хөрөнгөгийн ихэнх хувь нь хүн амын асар цөөхөн хувьд. Одоо өнөөдөр Монголын жишээн дээр аваад үзэхэд өмч хөрөнгөгийн 70-аад хувь нь хүн амын 20 гаруй хувьд, 21-2% хувьд одоо харьяалагдаж байгаа. Тэгээ ихэнх хүмүүс өмч хөрөнгөгүй. Ихэнх хүмүүс ажилгүй, ихэнх хүмүүс орлого нь амьдралд нь хүрдэггүй. Ядуу зүдүү. Нөгөө хүн болгоныг баян чинэлэг өмч хөрөнгөтэй амьдрах капитализм хайцсан бэ. Зорилгоо биелүүлж чадахгүй шүү дээ. Тэгвэл монголчууд энийг хэрэгжүүлж чадсан байсан. Энийг зүгээр л өөрөх бүрийг үйлдвэрлэгч байлгах зарчмаар хэрэгжүүлсэн. Өнөөдөр би нэг талхны үйлдвэртэй болъё, гутлын үйлдвэртэй болъё, эсвэл одоо юуны ч үйлдвэртэй гэдэг. Нэг жижигхэн савнгийн үйлдвэртэй болъё гэхэд надад асар их зардал хэрэгтэй. Байшин, барилга, техник, тоног, төхөөрөмж, түүхий ажилуулах хүч гэл эргэлтийн зардал. Тэр нь хүндрэлтэй учраас хинч өрх бүлүүд тэр бүгдээрээ үйлдвэрлэгч болж чадахгүй шүү дээ. Ахуйнхаа хэрэгцээг хангаж чадахгүй шүү дээ. Тэгвэл мал гэдэг бол нэг айл өнөөдөр нөгөө айлаас
ёстой жилийн дараа би хүнд нь тэдэн хураг өгье гэж хаад 2 хурагтаа хонь аваад тэжээхэд бол жилийн дараа өсөөд явчихна. 2 жилийн дараа өсөө явчихна. Хүүгээ тэр хургаар нь төлчих болно, төлөөр нь төлчих болно. Тэгэхэд тэр айл баяжаад явчихна. Хэдхэн жилийн дараа тэр айл санхүү эдийн засаг үйлдвэрлэл, орлого мөнгө бүх юмараа хөл дээрээ босчихно. Хамгийн хямдхан тогтолцоо. Дэлхийн нийт өнөөдөр хамгийн үргэлгэн тогтолцоог хэрэгжүүлж байгаа. Маш их зардал хайжээж өчүүхэн ашиг олдог. Та нар мэдж байгаа шүү дээ. Өнөөдөр бизнес хийж байгаа хүмүүс нэг бараанаас нэг төгрөг харж бизнес хийдэг хүмүүс байна. 2 хон 3 хон төгрөг 5 хон төгрөг харж бизнес хийдэг хүмүүс байна. За хамгийн их орлоготой их хувийн ашиг хардаг нь түүц дэлгүүр лангуу гэдэг. Тэд нар нэг 15 20 төгрөг энэ төр нэмдэг юм байна. 50 төгрөг нэмдэг юм байна. Би ийм асар их зардал хайчаад иймхэн ашигын төлөө хүн өгөх гэж байгаа шүү дээ. Тэгээ нойр хоол гүцэтгэж байгаа. Та нарын бизнес их нэг бид улаан үдэлчээд амралтгүй мөнгөний төлөө зүтгэж байгаа шүү дээ. А зөв бизнес гэдэг бол асар бага зардлаар асар одоо их ашигыг хэвийн өдөрт нэг 8 цаг ажиллаач юм 10 цаг ажиллаач юм олчдаг. Тэгээ бусад цагт нь өөрийнхөө оюуныг гэгэрүүлэх энэ өөрийнхөө хөгжил боловсрол цагаа зарцуулж явах хэрэгтэй. Гэтэл энэ бизнес эрхэлж байгаа улсуудад өнөөдөр өөрийнхөө хөгжил боловсролд оюун ухаанд үр хүүхдтэй гэр бүлтэй хань ижилтэд зарцуулдаг цаггүй болчиход тэгэл өөрсдөө нэх өндөр их ажилтаа хүнгээл чухал царай гаргацгаагаал явж байгаа шин. Энэ юу хэлж байгаа юм гэхээр үйлдвэрлэл хөгжнө гэдэг бол хүнд илүү цаг илүү гарах ёстой. Өөрийнхөө оюун ухаан боловсрол хөгжил зарцуулах цаг илүү гарах ёстой. Гэтэл өнөөдөр шинжилгээ ухаан техник технологийн олд амжилт ийм өндөр түвшинд хүрчээд байхад хүнд өөртөө зарцуулах цаг гарахгүй байна гэдэг чинь энэ эдийн засгийн хөгжил өнөөдөр ямар түвшинд явж байгааг хэлж өгч байгаа. Үр ашиггүй эдийн засаг явж гин гэсэн үг. Тийм учраас дэлхийн нийт өнөөдөр ихэнх нь ядуу байна. Өмч хөрөнгөгүй байна. Өнөөдөр дэлхий дээр мөнгө шиг хэрэгтэй малга, Африк тэр чигээрээ өлсгөлэн, Аз зүүн өмнөд Аз тэр чигээрээ өлсгөлэн ядуурл. Ямар хүнд амьдарч дэлхийн хүн амын 3/2 нь ядуу амьдарч байна. Энийг тэгээ хөгжилгээд байгаа юм. Тэгвэл монголчууд тэгээгүй ш. Маллаад бүх айлыг хамгийн бага зардлаар байгаль экологид ямар ч сүрлэггүй хохирлгүй хүн хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүйгээр бүх айлыг бүх хүнийг үйлдвэрлэгч болгоод бүгдийн өмчтөй хөрөгтөө бүгдийн орлоготой баян чинэлэг амьдруулж чадсан. Тэгэхээр зэрэг эдийн засгийг яаж үр ашигтай хийх вэ гэдэг чинь өөрөө бодлого байдаг, онол байдаг. Тэгвэл зах зээлийн Кенси үндэслэн зах зээлийн эдийн засгийн онол өнөөдөр ашиггүй гэдэг нь дэлхийн ертөнцид харагдчихад байна шүү. Тэгэхэд бид нар энэний төлөө гүгээд байдаг. Тэгэхээр ингэж монголчууд гэр бүлийг эдийн засгаа, оюун ухаанаа, хөгжил хүмүүжлээ, удам угсаага энэ тулгын 3 чулууга авч явах том бэхжсэн суурь болгож чадчихсан. Тэрэн дотор хамгийн амьд харилцаа бий болж ирсэн. Хамгийн амьд амьдрал бий болж ирсэн. Өнөөдөр энэ дэлхий дээр энэ дэлхийн ертөнцийн байгаа гэр бүлүүд дотор амьгүй амьдрал бий болчиход байна. Тэгэхээр РМ2 хэдийгээр нийлсэн ч гэсэн дундаас нь үр хүүхэд төрөхгүй бол тэр РМ2 амьдаараа л үлдэнэ. Амьдрал болж чадахгүй. Төрүүлсэн үр хүүхдээс нь үр ач гучин төрөхгүй бол тэр амьдрахгүй болж чадахгүй. Тэгэхээр бат гэдэг хүн өөрөө амьд, батын үр хүүхэд амьдрал нь батын үр хүүхдийнх нь үр хүүхэд амьдрахгүй нь болдог. Ийм зүй тогтлоор амьдрал үргэлжилдэг юм байна. Гэтэл өнөөдөр дэлхийн ертөнцийн дээрх энэ гэр бүлийн амьдрал гэдэг чинь одоо энэ ижил хүүснүүд олширч байна. Тэгээ аргаа барахаараа зэрэг зохиомл хэлтүүлэг хийж байна. Малт хийдэг зохиомл хэлтүүлгийг хүнд хийж байна. Гэхдээ эн чинь нөгөө хайр, сэтгэл, сексийн харилцаа, нөгөө гэр бүлийн асуудал чинь хямарчаад байна шүү дээ. Бид түрүүс хайраар тоглодог болсон. Дурлалаар тоглодог болсон. Хайр дурлал хоёроо ялгахаа байсан. Хайр сэтгэл, хайр дурлал хоёроо ялгахаа байсан. Дуртайтайгаа айлгэр болж тоглодог болсон. Бид нар хүүхэд байхдаа нэг айлгэр болж тоглодог тоо. Чи аав нь бол би ээж нь бол, чи охин нь бол, чи хүн бол. Тэрэн шиг айлгэр бол тоглогсод л олширсан. Төрд нь төр болж тоглогсод олширсан. Яг айлгэр байна уу гэвэл хүнд болцсон. Хямарцсан. Эцэг нь өөр хүүхэд хань ижилгээр орно хаяал. Хань бусын өвөрт харанхуй шөнөөр гэтэл эх нь мөнгөнд дурлаа шунаад дэлгүүр хоршоо хийж мөнгө үржээж кайф авч амьдардаг. Үр хүүхдэл хаана юу хийж яваа мэдэхгүй.
Бүгдийнхэн дотоод сэтгэлд юу болоод байгааг мэдэхгүй. Амьдрал хувь заяанд нь юу тулгараад байгааг мэдэхгүй. Ийм амьдрал, ийм гэр бүл, ийм өрхүүл гэж байдаг юм. Тэгэхээр дэлхийн нийтэд өнөөдөр гэр бүлийн харилцаа, хайр сэтгэлийн харилцаа, сексийн харилцаа бүгд хямарчихсан. Одоо та нар тэр Америкийн нэртэй одуудыг харал та. Дэлхийд алдар суугаа бадраас одууд. Авиас чадвар, алдар нэр, тэр олсон ашиг мөнгө, эд баялаг бүх юмар дутх юм байхгүй. Тэгээд гэр бүл салт гэдгийг бол үзүүлж өгдөг. Тэдний хувьд хайр сэтгэл гэдэг бол зүгээр тоглоом болцсон байна. Гэр бүл гэдэг тоглоом, үр хүүхэд гэдэг бол тоглоом. Юун сайн удам төрүүлэх, юун нөгөө сайн удмын хүн төрлөختний удамшлыг авч үлдэх байхгүй. Тэгэхээр гэр бүл гэдгийг ингэж гурвалсан тогтолцоон дээр нь үүсэл бүтцийн хувьд гурвалсан тогтолцоон дээр нь үйл ажиллагаа, зорилт, хариуцлагын хувьд гурвалсан тогтолцоон дээр нь бүх зүйлээр нь авч үзчихээ сая бид нар гэр бүлийг ойлгоно. Түүнээс гэр бүл гэдгийг өрх бүл дотор оруулж ирээд эр эмийн хооронд асуудал болгож явцууруулчаад гэр бүлийн асуудлыг шийднэг үл энэ шиг худлаа юм байх. Та өөрийгөө боддгоо махад, хань ижлээ боддгоо махад үр хүүхдээ бодоод та өөрийгөө өөрчилнө. Энэ лекцийг сонссноос хойш. Ийм л юм байна. Тэгэхээр өвгдээц бидний өвгдээц ухаантай эрдэмтэй өвгдээц маань ийм л агуу юмыг биднэрт улиглан ингэж үглэж номлоогүй ч гэсэн амьдралд нь өөрсдөө дагуулаад үлгэрлээд амьдрал боддоор нь үлдээсэн. Өнөөдөр энийг олж харж сэнхэрч чадах тийм ухаан биднэрт байхгүй болчихсон. Тэгээд Монголын өвгдөөц бол хамгийн бүдүүлэг, хамгийн дорой, хамгийн тэнэг, дэлхийн хамгийн хоцрогдсон улсууд болж хувираад байгаа байхгүй. Тэгтэл тийм биш. Тэд нар орчлон ертөнцийн оршихуй нууцад нэвтэрсэн. Орчлон ертөнцийн бүхий л зүйлийн нууцад нэвтэрсэн. Нэвтэрчлээ гэж чэйжээ дэлдэж өнгөрөөгүй. Бүгдийг үр хоочтой үлгэрт нь түрүүний нөгөө нийхэм дээр, ердэн цагаан нийхэм дээр үзсэн ш. Тайлга нь юу гэж? Үлгэр домог. Тахилга. Гэхдээ тэр болгоноор чинь тайлж ойлгодог бэлэгтэй ард түмэн байсан. Өнөөдөр хамгийн бэлэггүй хамгийн мунхаг ард түмэн. Тэгээ аргаа ядахта далд хүч эд шидэнд итгэл өөрт нь ямар их боломж олцоо байгааг ойлгохоо байчихсан. Тэгээд алгаа хавсраал мөргөө суудаг, амьдрал нь дээшилдэг. Шалгалт өгөхдөө оюутнууд нь нүдэн аниал тарин уушаад байдаг. Ороод юу ч мэдэхгүй юм чинь юугаа болох юм бэ? Яаж харах юм тэр чинь? Өөрт нь асрах потенциал тэр далд хүч эд шид гэдэг өөрийнх нь тархин дотор байгааг энэ өөрийнх нь өр зүрхэн дотор яс цуснд нь байгааг ойлгохгүйгээр өөр юмд итгэхээ суугаад байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө хин ч биш болгоод. Тэгэхээр гэр бүлийн тогтолцоо зөв байна гэдэг бол нийгэм зөв байх үндэс. Гэр бүлийн тогтолцоо зөв байна гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд зөв байх үндэс болдог. Тийм учраас монголчууд гэр бүл удам угсаагаа доройтуулахгүй ариун цэвэр тунгалаг авч явахын төлөө асрах анхаарал тавьж тэр дайн тулаан хийхээс буцдаг байсан. Тэгтэл өнөөдрийн ирчүүд юу гэж нэхэр нэг хэсэг ирчүүд архиугаа сууж яхад нь хажуугаар нь өнгөр таарсан. Тэгсэн тэд нар ярьсан хүүхнүүд ярьд юм байна ирчүүд цуглаад архиухаараа. Тэгсэн чинь тэгж бай. Хамгийн тэнэг ухаантай эмэгтэйг өөрөөсөө илүү боловсралтай эмэгтэйг ханаараа сонгондоо гэж. Тэгтэл нөгөө энэ өвгдээцийн энэ зарчмаас нөгөө хатан ухааныг эрхэмлдэг зарчмаас бүр холдоо явчихсан. Гэтэл хатан ухааны чинь хажуудаа залаа төрийнхөө 7 эрдэн дотор багтааж эрхэмлэн дээдэлдэг юм байна. Тэгээд улс гэрийнхээ болон өрх гэрийнхээ бүх асуудлыг хатан ухаантайгаа хамтар шийддэг юм байна гэх тэр хятадын оюуны тагнуулаас нь Леогт очиод хаандаа хэлсэн л байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр дэлхийн нийтийг дагаад гендрийн асуудал үүсгэчихсэн. Харин Монголын түүхийг авч үзэх юм бол хаан ширээнд хамгийн олон эмэгтэй суусан. Төрийг хамгийн олон эмэгтэй удирдсан түүхтэй улс бол Монгол байдаг. Эмэгтэй хүнийг хатан ухаан гэдгээр нь тэгж өндөрт өргөмжилж авч үзчихсэн. Тэгтэл өнөөдөр барууныг дуурайгаад буруу нөгөө тогтолцоонд буруу нөгөө толгоогоороо хөл хийсэн, хөлөөрөө толгоо хийсэн суурин соёл иргэншлийн буруу тогтолцоог дагаад өнөөдөр гендрийн асуудалд орсон. Яах вэ? Гендрийн асуудлаа яаж шийдэх вэ гэх. Гэхдээ энэ өвгдээцийн ухаан дотор, сургаал дотор бүх юм шийдэгдсэн байж хат энийг нэг өлийгөө тарчих ухаан баг. Ийм л юм байна. Тэгээд өнөөдрийн лекцийг өндөрлөө анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.